Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлдэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За бидний ээлжид болсон явдал дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За бид ээлжтэр бол нөгөө ойд нэг юм байна. Усны гүнд бас нэг юм байна гэдэг дугаарууд бас хийдэг. За мөн бас нөгөө гурвалжингуудын тухай бас ярьжсэн тий. За энэний бас үргэлжлэл болгоод өнөөдөр ээлжилт бас нэгэн гурвалжны тухай бас ярихад бэлэнсэн байна. За Батмөх ахтай өдрийн мэнд хүргье. За үзэгчдээ сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Тухайн цаг үеийнхэн мэндийг хүргье. За ануудаа бас энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид нэр өмнө нь бол Аляскийн гурвалжин гэж ярьж байсан. За Бермудын гурвалжин бол ойлгомжтой бас яригдчихсэн. За чөтгөрийн гурвалжин гэдэг одоо луугийн гурвалжин гэдэг одоо Хоббилан хааны флот сүрсэн газрыг бас ярьж байлаа. За Нянганы гурвалжин гэдэг Африкт байдаг гурвалжин гэдэг тухай. За мөн одоо Бриджвотерын гурвалжин гэдэг ярьж байсан. За мөн Беннингтоны гурвалжин гэх мэтлэн гурвалжингийн тухай ярьж исэн. За мөн ойд нэг юм байна гэдээ ярьсан. Тэгэхээр ойд нэг юм байна. Ямар нэг юм байна гэдэг цувралын ээлжид үргэлжлэлийн дугаар үргэлжилж гарч байгаа. За ингээд Pecos-ын гурвалжин гэж хаана байдаг, ямар учиртай гурвалжин юм бэ гэж тийм. За энэ Pecos-ын гурвалжин гэдэг нь бол Америк нэгдсэн улсын Нью Мексико мужийн за ер нь төв хэсэг. Гэхдээ төвөөс арай жоохон хойшоо. Санта Фе болон Pecos-ын зэрлэг байгалийн хооронд ийм хаслагдсан тийм газар байрладаг. Ер нь бол бартаа ихтэй бүс нутгийг одоо юу гэдэг бартаа ихтэй хүн очиход их хэцүү ийм бүс нутгийг ерөөхдөө Pecos-ын гурвалжин гэж нэрлэдэг. За ер нь дам яриа, хүмүүсийн хоорондын яриа, тэ одоо амнаас амд амьдсан яриа, нууцлаг зүйлс их болдог, харийнхныг их хардаг, ер нь бусын одоо зүйлс болдог гэдэг нь нэлээ алдартай бас ийм газар л та. За энийг бол бас нөгөө нэр нь Нью Мексикогийн Бермудын гурвалжин гэж хэлдэг. Гэхдээ яг Pecos-ын гурвалжин гэдэг нь бас нутгийнх нь нэлээ ярьдаг. Маш олон талаараа бол Бермудын гурвалжинтай ер нь зөвлөгддөг. За тэгээд нөгөө их олон хэрэг болсон хамгийн алдартай нөгөө Emma Tresby-гийн хэрэг байгаа сурахгүй алгуулсан. За ер нь энд бас нөгөө паранормал буюу энгийн бус үзэгдэл явагдсан юм байна. Одоо нөгөө нэг тийм тэнд аялж байгаа хүнд нэг юм айц төр мэдрэмж төрөх тайлбарлаж болохгүй яг тийм гэж хэлж болохгүй амьтдын дуу чимээ сонсогдох ч гэдэг юм уу эсвэл тэнгэрт янз бүрийн хурдтай хаачин гэрэл харагдаад өнгөрөхч гэдэг юм уу ийм зүйлсийг дүрслэж өгсөн хүмүүс нэлээ байд юм байна л да. За энэ дээр яригддаг тийм онлууд бол байд юм байна. Нөгөө paranormal studies гэж байдаг шүү дээ. Ер булсын зүйлсийг судалдаг хүмүүсийн юу ингээ харахаар энийг бол яг нэг орон зайн гажуудал байх магадaltaй гэдэг утгаар нэлээ хэлдэг юм байна л да. Нэг тайлбар нь болохоор энэ одоо энэ уулархаг ийм хүн очтгүй ийм газар нутгийн өөрийнх нь уур амьсгал нэм хатуу ширүүн учраас тийм бас нөгөө байгаль нь өөр их тийм өршөөлгүй байдагтай холбоотой гэж үздэг юм. За яг газар зүүн байршлын үед аваад үзэх юм бол энэ нутаг бол нөгөө Санта Фегийн үндэсний хой гэж байдаг шүү дээ. Америк хүчин National Forest гэж нэрлэдэг тийм. Тэгээд Карстны үндэсний хой хооронд оршдог ийм уудам бартай их тийм бүс нутаг байгаа байхгүй. За энд бас Pecos-ын тосхон гэж байт юм байна. За ер нь Санта Фегээс зүүн тийш нэг ойролцоогоор 40 орчим км зайд оршдог тэр Pecos гэдэг тосхон байт юм байна. Энэ тосхон бол яг уу энэ Pecos-ын гурвалжин аяллаараа ер нь нэлээд алдартай. Тэгээд энэ одоо Pecos-ын гурвалжин руу аялах эхлэлийн цэг болдог гэдэг нь нэлээд алдартай юм байна л да. За Хойд Америкийн төв бол угаасаа бид нар мэдж байгаа өмнөд зүүндээ хэрэгжсэн нэлээд уудам. За тэг илчилгүй хатуу ширүүн уур амьсгалтай газрууд бас байдаг. За энд бол одоо хүн алга болдог, бэртэж гэмтдэг янз бүрийн одоо алмас тулгаалагддаг ч гэдэг юм уу те алмастай таарах юм бүс нутгууд нэлээд агуулгадаг. За энэний нэг нь бол мэдээж одоо энэ Pecos-ын гурвалжин байгаа юм л да. За ихэнх нь ер нь яг хөө энд алга болоод алга болсон хүмүүсийг ер нь амьдаар нь олдог юм гинэ. Тэгээд нөгөө орчин үеийн одоо эн чин тээвэр те холбооны сүлжээ GPS гэдэг асар их зүйл өндөр хөгжсөн ч гэсэн хүмүүс одоо жил болгон ямар ч одоо үл мөрөл дийлгүү тал торхой юм логик дараал байхгүй байдлаар ингээд алга болдог нэлээд ачаалтай. За ер нь хүн төрөлхтөн ч одоо техник хөгжчихсөн учраас дэд бүтцүүд тавигдсан одоо нэстэг тэрэгтэй болсон төхөөрөмжүүдтэй болчихсон учраас чөлөөтэй зорчих боломжтой болсон. Гэхдээ үүний зэрэгцээ бол захиргааны холбоо, хиймэл дагуулын систем, яаралтай тусламжийн технологийн дэвшил нь одоо дэлхийд дээр хамгийн хатуу ширүүн ландшафтад ч одоо хүн хүрэх юм боломжтой болсон л доо. Гэхдээ нөгөө энэ дээр юу яаж байгаа? Энэ дэвшлүүдийг үл харгалзан дэлхийн өнцөг булан бүрт одоо алс бөглөө ийм газарт бол одоо
бүс нутгуудад бол төгшүүртэй бас гайхмаар байдалтай хүмүүс алга болсон хэвээрэл байгаа. Одоо бол тэнд тайлбар байхгүй. Зарим хүмүүс нь бол олддог гэж байгаа. Тэгэхдээ одоо нөгөө юу гэж ярьдаг штэ нөгөө бэртэж гимтэй эсвэл одоо зүг чигээ алдаад ч гэдэг юм уу төөрөөч гэдэг юм уу тэрнээсээ болоод ингээд яасан зүйл бол байна л да. Ихэнх тохиолдолд олддоггүй. Тэр жигт нь ингээд ой заригдсан юм шиг алга болдог. За энэ бол Америк нэгдсэн улсад нэлээд яригддаг юм сэтгэлд. Ялангуяа тэр нөгөө David Paulides гэдэг Missing 411 гэдэг дөрвөн цуврал ном бичсэн байгаа. Энийн хоёр нь бол биднэрт байдаг. Бас их сурвалжаа болгож энэ дээр ашигласан. За тэгээд тэр хүний ярьж байгаа бол цаад шалтгаанууд ерөөсөө тодорхойгүй. Тэгээд маш олон тооны таамагуд гарч ирсэн. За тэгээд нөгөө яг энэ адилхан гээд байгаа зүйл нь нөгөө Беннингтоны гурвалжинд гарсантай адилхан Аляскын гурвалжин зэрэг бусад одоо цуутай бус нутгуудын тойрсон таамаглалууд дээр бас адилхан юм үзлүүд яригдж байгаа юм л да. За энэ газар бол яг юу яаж байгаа. Пегсэн гурвалжинд алга болсон хүмүүс бол ер нь бол олддоггүй. Тэгээд энэ дээр яг хамгийн эхлээд алдартай юм бол 2000 онд гарсан юм л дээ. Carmen Marta Gonzalez гэдэг Нью Мексико мужийн индианчуудын дархан цааст газар дээр Zuni гэдэг нэртэй индианчууд одоо reservation юм да тий. Эмнэлгийн төвд совилогчаар ажилладаг юм эмэгтэй байсан баг. За энэ эмэгтэй болохоор шинэ жилийн баярын өмнөхөн Пуэрто Рико дахь гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод Пуэрто Рико чинь Америк руу визгүй явдаг шүү дээ. Тэгээ баяраа яг нэг баяраа нэг алхах гэж бодсон юм шиг. Ер нь тэр Санта Фе хотод баяраа тэмдэглэн гээд тэгээд яг ер нь бол нэг тийм амьдралын хэм маягийг харах юм бол сэтгэл санаа бол өдрөг. Янз бүрийн одоо хайр дурлалын бүтлгүү түүхч гэдэг юм уу эсвэл одоо янз бүрийн тийм бол байхгүй өршөөрч гэдэг юм уу одоо энэ нэгэнтэй муудсан сайдсан юм бол байхгүй. Тэгээ ер нь бол ингээд богино хугацааны амралтаа хүлээсэн юм ихтэй байна. За ингээд 12 дугаар сарын 31 буюу яг он солигдох тэр мөчөд бол тэр Ford Windstar гэдэг нэртэй маркийн одоо манайхаар бол нэг фургон шиг юм van гэж ярьдаг шүү дээ англицаар түрээсэлж аваад тэгээд одоо мужаа хөндлөнгөөлт туулаад тэр Santa Fe чиглэлд ер нь 4 цаг л аялах тийм зам байсан юм л да. Тэгээд тэр зам одоо аялаа эхлүүлсэн баг ганцаараа гэхдээ. Тэгээд яг сүүлд нь судлахад бол орон нутгийн тэр мотел буюу зам дагуу буудлаа гэдэг шүү дээ. Тэнд бүртгүүлээд мотелийн гадаа бол машина байрлуулсан баг. За ингээд тэр мотелийн ажлууд тэгсэн баахгүй. Ерөөсөө тэр хүний ингээ бие авч явж байгаа байдал ямар нэгэн ерөөсөн зүйл ерөөсөө байгаагүй. Тайван одоо бусдаа аюу тийм боловсон харьцаж ирсэн. Тэгээд ихэнх үед бол ганцаараа байсан. Тэгээ маргааш өглөө нь Carmen яг юу юм бэ лээ гарах хэрэгтэй байсан юм байна. Тэгээ өрөөгөө хүлээлгэж өгөөгүй, төлхөр өгөөгүй. Тэгээд хүмүүс жоохон гайхаад түгшээд бас тийм. Тэгээд өрөөрөө залгаад, холбоо барих гад, утас руу залгаад айгүй олон удаагийн орлого болсон боловч амжилттай байгаагүй. Ингээд өрөөнд нь орсон баг мотель ажилтнууд. Тэгэхэд бол дотор нь бол хувцсан байсан, ариун цэврийн хэрэглэл. За тэгээ хэд хэдэн хувийн зүйлсийг нь олсон. Ямар нэгэн тэмдэглэсэн, за нэг юу гэдэг тэмцэлдсэн, ноцолцсон улмөр байгаагүй, гадны хүн байгаад гараа явсан шинж тэмдэг байгаагүй. Янз бүрийн өмнө самун гарсан тийм шинж тэмдэг байгаагүй. Ерөнхийдөө бол өөрөө гараа явцсан, өөрөө байж байгаа гараа явцсан юм шиг л тийм байсан гэж байна. Зүгээр л яг ингээ тэгээ бодсон баг нэг хэсэг хугацаанд гадагшаа гарчаад ирэх гэж байгаа болов гэдэг. Тэгээд фургон машин шалгасан чинь гадаа зогсоолтой байхгүй. Ингээд цагдаагийн байгууллагууд мэдгдсэн, сургаггүй алга болсон хүнийг бол эрен сурвалжлах ажиллагаа их эхэлсэн. За Санта Фе болон түүний иргэн тойрондох эрлийн багийнхан бол Carmen болон фургон машин аль алийг ерөөс олж чадаагүй. Ямар ч ахиц гараагүй. За ингээд нэг хэдэн 7 хоног өнгөрсөн байна. За ингээд бараг сарын дараа одоо алга болсноос сарын дараа Sangre de Cristo гэдэг газраас тэр ууланд нэг аялж исэн тэр хоёулаа цанчин л юм байлээ л дээ. Тэгээд тэгээ тэр хоёр аялж байгаад санамсруу байдал гэж байгаа. Хавцлыг ороод бас тээвэр хэсгийг олсон байна. Нөгөө машины. За тэгээ нөө унаад удсан болоогомор цас мас ингээд дарчихсан тийм байдалтай. За ингээд тээвэр хэрэгслэнд тэнд зогсноос хойш нэг ямар нэгэн тийм ил харагдах уулмөр тэнд байхгүй. Дугуун ойр орчинд ямар нэгэн мөр байхгүй. Тэгээ нэг авиачид ингээд тавьчихсан юм шиг машиныг өргөж авиачид. За тэгээ фургон руу орсон байгаа цагтаа нөгөө машин л. Тэгсэн чинь дотроос нь Carmen болон ер нь янз бүрийн эд зүйл бол олдоогүй. За тэгээ үнэрч нохтой нөгөө cadaver dogs гэдэг чинь тийм үнэрч нохтын багийг авчираад Carmen-ийн хувцснаас ингээд эргэлжсэн юмнаас үнэрийг авахулж аваад яасан. За ингэнгүүт ноход бол үнэрийг аваад тэгээ орхигдсон тээврийн хэрэгслийг хэд хэд удаа тойрсны дараа хавцлын гүн лүү одоо ингээд нэг юм жоох урагшлаа зогссон гэж байгаа. Тэгээ юм тэнгууд нь тэг тэр авдаа очингууд нөгөө ингээд жоох ингээд эргэлзэнгүй үнэр ингээд үнэр нь алдчихлаа юм бол да. Тэнгууд нь дахиж үнэрлүүлд юм ба штэ. Тэгээл ингээд дахиад ядаг. Тэгээ ноход бол ерөөсөө ингээд яг тэр нэг юм
цаахан жоохон хавцал байгаа. Тэрний наан очиод зогсчод байдаг. Тэгээ цаашаа урагшилж өгөхгүй ингээд нохооч нэг улмуунаад байдаг штэ. За ингэнгуут нь за тэгээд ингээл энэ хэрэг ингээд дуусч байгаа. Одоо янз бүрийн энэ дээр илүү гарсан, одоо ойлгосон, за ингэж алга боллоо гэсэн дүгнэлт хийхэд айгүй хэцүү. Ямар ч байсан үнэрийг авсан тэр наан нэрэл зогсцсон. Тэгээ ингээд тэр хавцал руу унсан биш гэдэг байгаа. Ингээд нэг юм ингээд өргөөд аваа явцсан юм шиг алга болцсон байна гэж байгаа байхгүй. За тэгсэн чи энэс дутхгүй нэг хэрэг гарсан 1998 онд 2000 онд гарсан хэрэг штэ. Тэр Emma Francis Tresp гэдэг эмэгтэй Нью Мексико дахь одоо ер нь бол өөр тийм шашны сүсгэн гүн сүсгтэй юм хүн л дээ. Тэгээд нөгөө тухайн үед бас өндөр настай 71 настай эмэгтэй байсан. Тэгээд Оклахома мужид энэ тэр Stillwater дахь охиныхоо гэрээс ерөөдөө нэг даяанчлалын аяллыг явсан баг. Тэгээд ер нь бол яг шашны өндөр ийм шүтлэгтэй нэлээд тийм гүн сүсгтэй ийм эмэгтэй. Ойролцоогоор 975 965 км орчим замыг туулахаар төлөвлөж байгаа энэ төлөвлөгөөнийхөө талаар охиндоо хэлсэн. Өөрөөр хаашаа явах бол хэлсэн. Тэгээд ер нь бол өмнө очиж исэн. Мэдхгүй газар бол биш. Өмнө нь бол тус хийдэж очиж байсан. Тэгээд нөгөө тэр авихаач бүсийг ер нь сайн мэддэг. За ингээ 8 дугаар сарын 31-ний өглөө 1997 онд үйлдвэрлэгдсэн Honda Civic загварын машина унаад ганцаараа замд гарсан байна. Тэгээд тэр өдрөө багтаж очно гэсэн. Одоо дэд үтс аягүй сайтай юм чи Америк нэгдсэн улс чинь. За ингээд өдөртөө багтаад очно гэдэг хүн чинь байдгүй холбоо барьдгүй охиныхоо сэтгэл түгшээд байдаг. Ингээд ээжигээ тэр зорих газараа хүрсэн байна уу гэдгийг асуулгасан байна. Хийд рүү уццсан чинь ирээгүй гэсэн. За ингээд охин нь цочирдоод гэр бүлийнхэндээ яг ерөөхдөө бол хууль хяналтын газар хандаад ингээд сургаггүй алга болсон хүнийг бол эрийн сурвалжлах ажиллагааг шуурхаа эхлүүлсэн байна. За ингээд Треспийн явхаар төлөвлөж байсан замын дагуу хийсэн мөрдөн шалгалтаар л гэсэн байна. Оклахомагаас хөдөлсөн өдрөө тэр Санта Роза гэдэг шатхуун түгээх станц зогссон байна. За эндээс машина бензинээр дүүргэж аваад тэгээд тэр цэгээс хойш уул мөр хөрсөн байхгүй. Тэгээд тэр яг нэг Interstate 25 гэдэг одоо хурдны зам дээр одоо тэсэндээ хурдны замаар л явд юм байна л да. Тэр замаар явсан ямар ч уул мөр хөрсөн байхгүй. Камерт ямар ч бичлэг үлдээгүй. За ингээд нэлээд мөрдөсний эцэст 14 хоногийн дараа Санта Фегийн үндэсний аймаг гүнд нэлээд тийм аслагдсан газар туслах зам дээр Треспи машиныг юм олсон баг цагдаа нар. Яг тэр аялагчд олоод цагдаа нарт мэдэгдээд цагдаа нар очиж байгаа. За ингээд Кармен Гонсалесын хэрэгтэй нэлээд төстэй. Энэ тээврийн хэрэгс нь хүн өрөхөд маш хэцүү аслагдсан ийм бүсээс олцсон. За дотор нь болохоор олон тооны хувийн эд зүйлс бүх зүйлс нь харагдаж байсан. Нөгөөхд бол байгаагүй шүү дээ өмнөх хэрэг дээр. Ингээ офицеруудыг бол ингээ цагдаа нарын хэргийн газар очиход бол Civic машины хувьд бол нэг замын бартаатай хад асах хэрэгтэй ийм юу яг ерөнхийдөө бол гацаад машинаасаа буусан байна гэж байгаа. Ингээд машиныг тойроо тэр нойтон шаварт хэд хэдийн хөлийн маш тийм гүн мөрөд харагдсан гэж байгаа байхгүй. Тэг яг машинаасаа буугаад сэжүүрийг бол өгсөн байгаа юм л да. Яг хаашаа явсан гэж магадгүй. Тэр нь бол яг нөгөө тэр мөр айгүй ойлгомжтой байх. Машина тойрч алхсан байна. Одоо хэр яаж суусан байна гэдгийг харсан юм шиг байна. Ингээл тойрол машина хараал. За ингээд байжгаад энэс цаашаа баримтуудыг харин тайлбарлаад айгүй хэцүү болсон байна. Трес бодод ер нь бол машина тойрч алхаад машин руу буцаж ороогүй байхгүй тэр хүн. Тэгэл алга болсон. Тэгээд нөгөө цаашаа мод руу явсан хөлийн мөр байдаггүй. За ингээ мөрдөн байцаагчд бол яасан бах. Явгнаар аяллаа өргөжлүүлэхээр л яасан бах гэдэг. Тэгснээр уул мөр голддгоо. Зүгээр л ингээд яг тийм машина ингэж тойрол байхгүй болцсон. Бас ингээ аваа авцсан юм шиг. Дээрээс нь ингээ татцсан юм шиг те. За ингээ хэргийн газрыг шалгасан, ухаж төнгөсөн. Тэгсэн чинь Трес машинаасаа ухарч алхаад ер нь бол тэр чигээр ингээ алга болоод тэгээ Треспийн гэр бүлийнхэн бол яг ингэж л бодоод байгаа юм л да. Энэ хүн бол ой сарамжаа алдаад гэрээсээ холхааны газар, эмнэлэг эсвэл асамжийн газарт хүрсэн байж магадгүй гэж найдаж одоо ч гэсэн 90 сурвалжсаар байгаа юм байлаа. Тэгэхээр нөгөө Пексийн гурванжтай холбоотой маш олон хүний сургаггүй алга болсон иргүүдийн адил одоо эрлийн баг ерөөсөө амжилттай ажиллаж чадаагүй, болоогүй, олоогүй, хариулт гэхээсээ илүү маш олон асуултыг дагуулсан юм хэрэг болсон л доо. За энэ Пекусийн гурвалжингийн зам дээр алга болсон аялагчд байна, за жуулчд байна, за анчд байна. Нөгөө ийм хүмүүс бас нэлээд алга болд юм байна л да. За жишээ нь 2009 оны 9 дугаар сард гарсан нэг юм хэрэг байна. Тэр бол ан хийхээр явсан анчд байна. Ерөнхийдөө Пекусд буган ан хийхээр явсан байна. Тэгээд гурал явсан байна. Тэрийн гурван дунд болохоор Melvin Nadal гэдэг нэртэй 61 настай ир байсан байна. Тэр хавьд бол ан хийжсэн.
одоо нас өдөр бол өндөр юм шиг боловч чирэг биетэй нь фит гэж ярьдаг шүү дээ. Идэвхтэй тийм одоо өөрийн гэсэн тийм тренажер буюу биеийн тамирын заал ажиллаулдаг. За тэгээд өөрөө бас тайквондогийн хар бустай гэж байгаа. За найз нөхд нь бол ер нь бол энэ хүн бол хүнд бицэр газар очиход бол хянаа өөрийгөө аваа явуучих чадвартай нэг тийм survival skill их сайтай хүн гэж үздэг юм байна л да. Амьд үлдэх ур чадвар сайтай хүн гэж үздэг юм байна. Ингээд тэгээд яг өөрөө ч энэ ойд ан хийжсэн юм байна л да. Яг өмнө нэг яг энэ ойд ан хийж байхдаа бас нэг тодорхой хэмжээгээр төрчихсөн юм байна. Тэгээд яг тэндээс сурамж авсан. Тэгээд нөгөө урьдчилан сэргийл харах хэмжээг авдаг юм байна л да. Тэгээд байн өөртөө GPS хяналтын систем авч явдаг. Ер нь бол нөгөө нууцнаас их ангуучилдаг юм байна л да. Бас өрх тавьдаг юм байна. Ингээд 9-р сарын 6-ны өглөө яасан ба ан хийж нөгөө хэд тавьж байгаа. Би нэг жоохон тустаа ганцаараа явах боталтай байна гэж хэлсэн ба. Та хэдтэй явахаар бас болохгүй байна гэсэн юм. Тэгэнгუут нь тэгсэн нөгөө өөрөө нөгөө сум хамаг мар тоноглол тэгэл нөгөө шүн хардаг дуран муран гээл одоо амар тоногсон баахгүй тэр. Тэгэл ямар ч орой болохоос өмнө ирнэ гэж хэлсэн ба. За ингээд хүмүүсийг явдаг ангийн жимээр ойнгон лөө ингээд алга болсон. Оёвсон. Бусд нь нөгөөт гэж хүлээгээд байгаа штэ. Тэгэл бусд нь ч гэсэн өөрийнхөө замаар ингэж явал ан хийчихэл тэгэл ирсэн. Тэгээд анхууч боллоо нөгөө надад мань байдгүй ирдгүү. Тэгээ нөө бус нутгаа мэддэг урдын яажсан ангийн туршлагатай өөрийгөө сайн тоноглоод авч явсан учраас эргээд ирчин гэж бодоод тайвсаа суугаад байгаа. За ингээд өглөө боллоо. Ирлийг эхлээд анчт маань эхлүүллээ. Тэгээд өөртөө хүчрэхгүй гэдэг мэдэн утаа ингээд ирлийн баг их дуудсан. За ингээд ирлийг эхлүүлсэн. За ингээд жим дагуу нь явж үзэхэд бол хөлийн мөр болон өндөр нь бол гарч ирсэн ноход өмнөс нохтын баг өндрийг авч чадсан хөлийн мөр илэрсэн учраас за энэ чиглэлд бол явсан байна гэдэг нь тодорхой байна. За ингээд 45 м яваад жим тасарсан шүү дээ. Жим тасарч байгаа. Тэнгууд нь ноход сандралдаж эхэлсэн баг. Тэгээ нэлээд төвшөртэй байдал гаргаад нохтон бүр ингээд цаашаа явахгүй ингээд гинад гаслаад явахгүйсэн гэдэг байгаа байхгүй. Тэнгууд нөгөө нохоогоо хөтлж байгаа хүмүүс нь явуулахад зүтгүүлээд яаж зоригжуулсан явдггүй гэнэ нохтууд нь. За ингээд байсан чинь надайлын тэр зөөлөн хөрсмлэр үлдээсэн гүн хөлийн мөрнүүд бол яг ингээд явж байгаад бас гинт тасараад алхуулсан байхгүй. Яг өмнөх хоёр хэрэг шиг. Тэгээ ямар нэгэн тэмцэлсэн шинж тэмдэг эсвэл чиглэлээ огцон өөртөө алхсан тийм ямар ч улмуур байхгүй. Ой мод руу орсон гэсэн улмуур байхгүй. За ингээд нэстэг тэргийн баг гарсан, морьтой цагдаа нар гарсан, нэмэлт одоо ер нохтыг авчирсан. Ингээ маш өргөөрөө ирлийн ажиллагаа зохион байгуулсан боловч сураг ажиг янз бүрийн зүйл бол ерөөсөө огт болтоогүй. Тэгээд нөгөө түүний өөрийнх нь авч авсан тоног тохиромжч хүмүүс олддоо шүү дээ. Дурмага хайцсан ч юм уу, удаа хайцсан ч юм уу. Нэг ч тийм болтоогүй. За энд бол яасан? Тэрс бид найзан дурсаж ярьсан байгаа. Зүргээд нөгөө нэг хорвоо дэлхийгээс арчигдсан юм шиг алга болсон гэж ярьсан байгаа байхгүй. Тэгээд надaalын тайлагч алга болсон явдал бол маш их хүч төрүүлэн байсан. За тэгтээ энэ бол сонирм биш. Одоо дараа нь яригдах тэр Stanley Vigil гэдэг өөр нэг анчин тохиолдсон. Айгүй сонио байна. Бүр ингэ чихүүц сүр. За энэ анчин болохоор Pegasus-ын гурвалжин дотор бас ан хийж авч ирсэн. За тэгтээ энэ хүн бол бас энэ газрыг мэднэ. Энэ хавьда төрж өссөн. Энэ хавьда бас ан хийж ирсэн. Энэ уснуудыг ерөнхийдөө мэддэг. Одоо аялагч, анчин, судлаач юм хүн байна. За энэ хүн бол 2017 онд болсон хэрэг гэдэг чинь энэ 50 настай байсан. Тэгээд 4 хүүхдээ аав. Одоо гэр бүлийн ямар нэгэн асуудал одоо энэ л дотор юм бол байхгүй. Өөрөө бол хүүхдүүдээ ч авч явдаг, өөрөө ч удаа аялдаг юм туршлагатай аялагч байсан байна. За яг тэр жилийн буюу 2017 оны 11-р сарын 7-ны ням гарагт Стенли найз нөхдөйхөө хамт тэр Barrels гэдэг нэртэй оролцоод буган хамт явсан байна. Тэгээд нөгөө юм Ford нөгөө юм юу гэдэг чинь нөгөө SUV 4 дугуйт майздаг машин те. Тийм машинтай явсан байна. Тэгэн гутлаа яг явж байгаад өний би нэг юм харлаа гингуудаа шууд буугаа аваад буцсан гэж байгаа. Нөгөө хэд нь шоолоод энэ одоо яаж байгаа юм болмол гээд тэгээ нэг ойнгуул руу явсан гэж байгаа. Тэгээ нэг гэдэг нь хүлээгээд тэгсэн чинь нөө тийж шоолж яснаа байдгүй нөөч бараа сургыг алгуулчлаа. Тэнгуут нь эхлээд бодож байгаа юм цааш нь олцоог үүтсэн баг гээд тэгээд хэсэг байж байгаа. Тэнгуут нь ойн нилээн гүнд 2 удаа ингээд бууцсан баг. Агаарлуу. Тэнгуут нь за наач нь олзоо олцож тэгвэл одоо наачаас асуудалгүй гээд тэгээд яасан чинь байдгүй. Тэгээд төгшөр нөгөө нэгээс сандралтаж эхлэв. За Стенли ч ирдгүү, ой мод ч гэсэн айгүй нам гүм эвгүй болоо явчлаа. Тэнгуут нь за хай гээд. Тэгэнгуут нь багийнхан араас нь явж байхдаа бууцсан баг агаарт. Тэгсэн чинь хариуд нь дахиад бүр гүнээс дахиад 2 бодож байгаа байхгүй. Тэгээд тэнгуут нь айгүй алс сонсогдож байгаа. За
манай хүн бол наашаа биш цаашаа яваад байгаа юм байна гэд ойлгоод нөгөө хэд нь. За тэгжил юу юунд дургу шуурах болсон. Тэгээд нилээ азарган бороо асгараад ойр тойрныг бүр үзэгдэхин аргагүй болтол яагаад манан буугаад тэгээд ингээд үзэгдэх орчин бол маш хязгаартай болсон. За Стенли бол энэ газрыг сайн мэддэг. Байгаль бияад аваад явчих чадвартай гэдэг найзууд нь итгэлтэй байсан учраас бүгд яасан баг. За хэдүүлээ машин руугаа буцъя гэдэг. Тэгээд нөгөө машинд очсон нөхцөл чинь за манай хүн олоод ирэх байхад хамаг гэрлүүд асаагаад нөө дохоо мохоо байн хангинуулаад ингээд гэсэн. За ингээд байдаггүй. За ингээд аврах банкныг дууцсан. Цагдаа нар ирсэн. Ажилд аврах ажилтнууд нисдэг тэрэг дулаан мэдгч камертай ирлийн баг, морьтой цагдаа нар, нухтын баг гэдэг ингээд маш том ирлэг зохион байгуулсан боловч Стенли болно. Стенлитэй холбоотой уулам тоонуудах хөрөмж те буу, хонгоо, сум юу ч олоогүй. Тэгээд ингээд юу яасан баг. Мэдээж мөрдөн байцаалт үүсэж байгаа юм л да. Тэгээд нөгөө Diamond Ranch гэдэг нэртэй эзэмшил газарт байрлуулсан нэг камер байгаа. Тэр камерт нэг бичигдсэн дүрс байна гинэ. Стенлитэй мангар адилхан тун төстөн гэж байгаа. Энэ баг мөнгө гэж байгаа. Яг тэр алга болсон шөнийх нь 21 цаг 30 минутанд орчинд эзэмшил тэр тэнд яг эзэмшил газар байгаа шүү дээ. Ингээд нөгөө камерт ингээд гүүгээд явж байгаа дүрс нь болсон байна. За тэрийг одоо боловлоос юугаар оруулна. Энэ дүрснээс харахад бол нэлээд сандарч твдсэн шинжтэй. Тэгээ хамгийн ачаалттай нь бол буугүй. Тэгээд цаашаа судлаад үзсэн чинь 11 сарын 8-ны орой Сан Хуан тосгоны нэгэн зөөврийн сууцны одоо нэг юм чиргүүлүүд байдаг шүү дээ. Америкууд ч нэг юм байранд байхгүй чиргүүлээ машинтай очвол яадаг. Тийм зөөврийн чиргүүлэн сууцны хаалгыг Стенли ингээ балбсан байна. Стенлитэй мангар адилхан ингээ балбсан байна. Тэгээд бүр ухаан жолоог өмөрцөн. Тэгээд дотор сууж исэн эмэгтэй ганц эмэгтэй байсан. Тэрс айж байгаа шүү дээ. Нэг эрэгтэй хүн хаалганд балбаад онгоолгоор харсан хийж гисэн айж шүү дээ. Тэгээд яасан тэр эмэгтэй бол ингээ нэлээд тийм намайг оруулаач миний араас ингээ юм хөөгөөд байна. Намайг оруулаач гэж нэлээд нүцсэн гэж байна. Тэгээд оруулаагүй гэж байна. За тэгээд тэр эмэгтэй нэг цонхоор нөгөө нэг ингээ харж л дээ нөгөө чиргүүлийнхаа цонхоор хаалгаар балгаж байгаа гэсэн чинь юу яасан гарбуу барьсан байсан гэж байна тэр хүн. Тэгээд тэр нь ч бас айхт нүргээд ингээд тэр эмэгтэй усүлдээ ярьсан байна. Хин нэгэн өөрийг нь хөөж байна гэж над руу ашгараад байсан. Тэгээд харанхуур буцаадгүй гэдээ явцсан гэсэн. Би хаалга тайлаагүй учраас. Тэгээд за энэс хойш нэг ахиц гараагүй байж байгаа гэж 2017 онд болсон. Ирэх 18 оны 4-р сарын 9-ний өдөр Сан Хуан голд загасчилж байсан. Одоо хэдэн шериф баг тэр чинь одоо цагтаа. Тэгээд нэг туслахтайгаа ч юм уу явж байсан. Хоёлаа загасчилж явж хагаад Стенли Вижлийн цогцыг олсон баг. За цогц дээр задлан хийсэн. Задлан хийхэд юу гэж гарч ирсэн гэхээр толгойн тус газараа мохоо зүйлийн цохилтоос үүдэлтэй маш хүнд гэмтэл авсан. Мөн хавирганы торн маш хүнд гэмтсэн. Эдгээр гэмтлийг яг ямар цохилтоор яаж авсан? Тэгээд тийм гүнлүү яагаад зугцсан? Тэр одоо цагуудад яг юу болсон гэдэг нь ерөөсөө тайлагдаагүй. Ямар ч ийм гэмтлүүд бол авсан гэж байна. За ингээд энэ бол Пекусын гурвалжинтай холбоотой хамгийн жихүүц төрөм толгой эргүүлэн эргүүдийн нэг болсон байгаа байхгүй. За олон жилийн турш энэ бус нутгаас үүнтэй адилхан маш олон тооны хэрэгүүд гарч ирсэн. Ихэнх нь бол нэлээд төстэй юм хэрэгүүд байна. За нэг нь бол ийм хэрэгүүдийн нэг бол тэр 19 настай Роберт Амос Браунинг гэдэг залуутай холбоотой. За энэ хүн бол өөрөө фургон машинд амьдардаг. 1997 оны 5 дугаар сард сургаггүй алуу госны гэр бүлийнх нь мэдээд за ингээд эрлийн баг хайсан. За машиныг энэ тэр Monastery гэдэг нуур, Monastery гэдэг нэртэй Lake Monastery гэдэг нуурны ойролцоо хаягдсан байхыг нь олоод тэгээ машинуудын цонх нь ингээ буулгацсан байсан гэж байгаа. Тэгээ шатхууны сав нь бол тодорхой хэмжээний шатхуунтай. Тэгтээ Робертийн барах зураг байхгүй. За тэгсэн чинь бичиг баримт, мөнгө, загасны эргэл зэрэг нь машин дотор нь байсан. Тийм учраас энэ бол дээрмийн сэтэлтэй биш гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Хамгийн жихүүц төв нь болохоор газар нь байгаа. Тэр нуурын газар. Тэр Браунингийн тэр фургон машин олдсон тэр нуурын эрэг хавийн бүс нь бол дандаа нөгөө яг одоо энэ шүү дээ. Яг энэ нуураас нөгөө машин олж байгаа шүү дээ. Тэс чинь нөгөө Emma Trisp чинь яг энэ нуурын ойролцоос машин олж байгаа байхгүй. Honda Civic заврын машин чинь эндээс олж байгаа. За ингээд Стенли Вижлийн нэг адил Пекусын гурвалжинд зураггүй алга болоод хожим цогцсон олдсон цөөх хүмүүсийн нэг болохын Audrey Kaplan хэрэг гэж бас байгаа. Энэ хэрэг бол 2014 онд гарсан. 2014 оны 7 дугаар сард Kaplan найз нөхдийнхөө хамт майхантай аялж явсан байна. Пикник хийгээд явж байсан юм шиг.
Тэгсэн чинь мөөг хараад тэгээд орой хоолндоо хэрэглэгээд нөгөө чинь мөөг түүх гээд явахгүй. Тэгэл мөөг түүхээр явсан дахиж ирээгүй. За аврах багийнхан бол ингээд ирлийн ажиллагааг өрнүүлсэн. Яг тэгээд аврах багийнхаа ирлийн ажиллагаа өрнүүлж байхад маш өтгөн манан татсан баг. Ингээд үзэгт орчин хязгаарлагдсан. За ингээд ирлийн багийнхан бол каплны цогцыг пекс голоос хагас булагдсан байдалтай олоод тэгэхээр чинь 7 хоногноор олж байгаа. Тэгээ ажиргалтай нь бол 75 настай эмэгтэй бол хувцсгүй. Тэгээ зөвхөн толгой бол нэг гар нь усан дотор ингээд яатсан. Бас хаад усан дүрцэн байдалтай тэгээд бос бие эсгүүд нь ингээд хагас гарсан байдалтай явчихсан. За энд одоо юу яаж байгаа? Нэг өсөндө тайлбаруудыг ингэж л өгч байгаа юм. За энэ Нью Мексико мужийн хойд хэсгийн байгаль бол хатуу ширүүн. Цагаагаар гидтийн өөрчлөлт ихтэй. За урд нь аялаад болоод байсан газрыг цагаагаар энэ огцон өөрчлөлт бол хүн танигдахын аргагүй болтол өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа. За Stanley Vigil болон Audrey Kaplan хэрэгүүдээс энийг ерөнхийдөө тодорхой харж болно гэж байна. Ерөнхийдөө энэ хэрэгүүдээр бол өтгөн манантай байсан, бороотой байсан, агаар юм огцон моног зэрэг үзэгдэл бол гарч ирсэн. Тэр ч байтугай бол энэ туршлагатай аялагчдыг төрүүлэх юм боломжтой гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь Vigil-ийн тухайд бол зарим үрдэн байцаагчд бол амьдралын сүүлчийн одоо яг ерөнхийдөө бол ингээд нөгөө hypothermia буюу осголт тий хөдөлгөөний процесс явагддаг нөгөө paradoxical undressing гэдэг англиар бол нөгөө халууц мэдрэмж авдаг юм. Тэрний яадаг гэхээр тарих одоо чинь би амьд үлд гэж хичээгээд байгаа байхгүй. Тэгэн гут нөгөө тарих яаж ажилладаг гэхээр биеийн энэ төгсгөл хэсгүүд рүү цус явдаг юм байна. Шууд зүрх, уушиг, толгой гэсэн яг энэ хэсгэд ингэж бүх цусны эргэлдэж энд төвлөрдөг юм байна л да. Тэгэхээр нөгөө яг энэ амин цэгүүдэж одоо бие чинь унтарч штэ. Унтарч байгаа учраас нөгөө core temperature гэж байдаг юм байна л да. Хүний яг цөм температур гэж байгаа штэ. Тэрийг хадгалж үлдэхийн тулд цусны эргэлт энд их идэвхждэг учраас халууцж байгаа мэт төрт юм. Цээж нь халуу оргол ингээл. Тэнгууд хүн чинь ингээл цуцаа тайлж эхэлтэн. Тэр бол ерөнхийдөө өвглийн өмнөх шат гэж байгаа байхгүй. Тийм юм тохиолдсон байж магадгүй гэсэн таамгийг гаргасан баг. За машин олдсон нөхдүүд тусламж хайж яваад амь өгцөн байх боломжтой юу? За тэгээд олон жилийн турш эрэл хайгуул хийсэн атал яагаад энэ нөхд цөөх хүний цогцолдоо үлдэгдэл нь айцсан бэ? Бусд нь яасан бэ гэдэг. За ингээ пексын гурвалжин тусгаарлагдсан бүсүүдэд бол үйл ажиллагаа явуулдаг ийм газрууд бол байдаг. Гэхдээ нөгөө ер нь бол яг энэ бүс нутаг нэгэнт одоо хүний хуулиас даалтан чинь энэ бүс нутагт бас хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Янз бүрийн нөгөө гэмт хэрэгээс зугтсан барьсан feral хүмүүс гэж байдаг байхгүй хуулийн захирагддаг ингээд тэнүүлчлээ авч идэг. Тийм хүмүүс бас их байдаг юм байна л да. Тэгэхээр нөгөө тийм хүзүүл болсон байж магадгүй. Тэгээд нөгөө түрүүний Vigil-ийн цогцыг усан дотор суулсан гэсэн чинь өөр газар бодийн хөдлөд ус руу хайсан байх бас магадaltaй гэж үздэг байгаа юм л да. Тэгээ нөгөө бас нөгөө Stanley гэдэг хүнтэй гэдэг байгаа шүү дээ нөгөө хин нэг намайг хөөж байна гэдэргээд те. За ер нь бол маш олон онол таамаглууд байдаг. Тэгвэл нөгөө яг энэ таамаглууд болохоор яг нөгөө бүрэн тайлал болж чадахгүй байхгүй. Зарим нэг хэргийн зарим нэг сэжрүүл гаргаж ирнэ. Тэгвэл хангалттай нотлох баримт болж чаддгүй гэдэг ийм харамсалтай байгаад байна. За гэмт хэргийн бүлэглэл байх магадлалтай гэдэг таамаг дээр хүмүүс бас хоёр талд болж хуваагдаж үздэг. Тэгээ ажиргалтай үйл явдлуудыг бол бас тань тайлбарлаж чаддаггүй. Олон жилийн турш бол энэ орон нутгийн хүмүүс бол анчид, аялагчид тэгээд одоо ер нь одоо юу гэдэг нь ингээд нэг юм яг тэнд аялж исэн хүмүүс ингээд одоо нөгөө энэ нахааны хэрэг дээр харж ирсэн да. Нахаанид бол ингээд тугаар томод гэж байдаг гэж байгаа байхгүй хүн шиг биетэй. Гэхдээ юм хүзүүн ингээд сууц юм өндөр юм. Тэгээд тэр ингээд дээрээс ингээд уулан дээр ингээд хүмүүсийг хараад байж идэг. Тэг ингээд харангуй жоохон хайсаг харагдаж байгаа байхгүй болчдөг гэдэг. Тэрнтэй адилхан юм дүрсүүдийг харсан тухай юм аялагчд бол ярьсан байт юм л да. Одоо манайхаар бол нэг юм одоо юу гэдэг юм бэ бол савдаг мавдаг гэх юм уу да. Одоо индианчууд бол тэгж тайлбарлаад байгаа одоо нутгийн эзэн гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэр шиг уулын эзэн гэж ярьдаг шиг тийм савдаг мавдаг байх магадaltaй гэж. За тэгээд тэр хүмүүс харсан хүмүүс тэгж байгаа. Тэгээд ойр тугууд алга болчдөг гинэ. Тэгээд жоохон ингээ явж идэл шал өөр газар мацар ингээ гараад ирдэг нэг ийм хөө сони ийм. Тэгээд тэдний ингээ дүрсэлсэн байгаа байхгүй. Ажиглалт их хийдэг. Гэрэлтсэн нүдтэй харанхуу ийм дүрсэн хэлбэртэй. Тэгээд бас нөгөө тэргээр ингээ модон дундуур бас ингээ яасан. Тэгээд нөгөө майхантай хонжис хүмүүс гэл гэрэл мэл тусангууд ингээс хар юм сүүдэр ингээл ингээ явчихд модны хараараа явчихдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө энэ яг
яг энийг бол орон нутгийнхын ярьдаг юм байна, Монгол индианчууд нь ярьдаг юм байна. Гэхдээ ихэнх хүмүүс бол энэ бол зүгээр айдас, ардын аман зохиолоос үүдэлтэй. Энэ бол бодит байх боломжгүй гэж үздэг юм хүмүүс бас байд юм байна л. Тэгэхээр яг ингээл маргаантай хэвээрээ байдаг. За тэр нөгөө тэр харагдсан гэдэг байгаа тэр бол тохиолдолтой тэр Holy Ghost гэдэг нэртэй энэ Holy Ghost гэдэг нэртэй газар байт юм. Тэр угаасаа Holy Ghost гэдэг нь одоо ариун сүнслэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм газар одоо харсан гэдэг тийм тэмдэглэлүүд нэлээд байд юм байна. За тэгэнгუთ нутгийнхны домог яриаар бол ингэдэм байна л да. Маш олон жилийн өмнө тэнд маш олноор өргөс тэр Pueblo омгийн уугуул иргэдэг улмаас бол энэ бүс нутгийг бол Америкийн хамгийн хий үзэгдэлтэй газруудын нэг гэж үздэг юм байна л да. За хэрвээ түүхийг нь сөхөж үзэх юм бол католик шашны санваартан нутгийн иргэдэг бол хоол хүнс бэлгэсэл дүгэн гэж амлаад энэ газар тавьчираад тэгээд бүгдийг нь бөөнөр нь алсан юм байна. За тэгээд өөрөө тэгж алсан учраас үлдсэн хүмүүс нь өөрийг бас зэрлэгээр алсан юм байна л да. Тэгэхээр өөрийг энэ бүс нутагт бол харагддаг энэ хий үзэгдлүүдийг бол тэнд хөнөөгдсөн хүмүүсийн одоо хойд төрлөө олоогүй одоо тий одоо хойд төрлөө олж чадаагүй сүнснүүд гэж үздэг юм байна л да. Тэгээ нөгөө тэндээ алуулсан хүмүүс учраас үрд одоо тэрнтэйгээ ингэж хэлхэлт зүйлдсэн ийм учиртай гэж үздэг юм байна л да. За бас нэг Европ бүсгийн таамаглалуудыг энэ Пекусийн гурван дээр дэвшүүлдэг хүмүүс байна. Харин хэрэг. За энэ бол одоо сонгогдоод тагдаг шүү дээ. За эсвэл одоо нэгдүгээр зэрэгдийн ертөнц гэж ярьдаг л монголоор тийм өөр ертөнцийн хооронд зэрэгдийн ертөнцийн хооронд тийм параллел ертөнцийн хооронд үүсэх цаг хугацааны төр зүрийн ан цав байсан байж болцсохгүй гэж үздэг хүмүүс бас байдаг юм байна. Stranger Things гэх кино шиг тийм. Тэгэхээр нөгөө болоод. Тийм тэрсэн тэгээд нөгөө өөр зэрэгдийн ертөнц рүү хаалга заримдаа тэр ертөнц рүү орчин заримдаа тэр ертөнцөөс юм гараад ирнэ ч гэдэг юм уу тийм. Тиймэрхүү байдлын дундор ингэж тайлбарладаг хүмүүс бас байдаг юм байна. Гэхдээ яг ингээд олон тооны боломжуудыг судлаад цагдаа нар ч энэ дээр ажилтсан юм байна, орон нутгийн чинь хүмүүс ажилтсан юм байна, индиан одоо уугуулууд ч ажилтсан юм байна. Тэгээд цагдаа нар ингээд энэ дээр нэг юм эрдэмтэд судалсан байлаа. Цахилгаан соронзон орны хэмжилтийг энд хийсэн ба. Одоо нөө электромагнетик юу гэдэг вэ англиар. Тэгсэн чинь эндээс харах юм бол төмрийн хөдөр ихтэй газар юм байна. Энэ газар нь өөр ашигт малтмал ихтэй. Тэгэхээр энэ дээр бол соронзон орны гажууд л үүсэх буюу одоо нэг электромагнетик юу гэдэг тэрийг нөө англиар нь юу гэдэг вэ? Гажуудлыг чинь abnormal одоо нэг тийм юу гэдэг байгаа байхгүй. Гажууд л үүсдэг юм байна гэдэг. За тэгэнгუут нь энд бол лууж ажиллахгүй. Одоо заримдаа цахилгаан хэрэглэл одоо гар утас гэдэг юм уу цагч гэдэг юм уу бас ингээд доголдох. Тэр нөө соронзон орны үйлчлээс болоод ингэж надад төмөр лимнүүд байгаа шүү дээ. Цахилгаан оронд чинь. За ийм таамгийг бол гаргаж ирсэн ба. За ер нь бол энд бас удаан байх юм бол навигацийн буюу холбооны төхөөрөмж юу ажилтдаг гэж байгаа. За тэгтээ яг нөгөө ирлийн үед энэ аюу мэдрэгдэг гэж байгаа байхгүй ингээд ажиллахаа болдог. Тэгээ Пекусийн бүс нутагт өнөөдөр ч гэсэн хүмүүс алга болсоор байгаа. Тэгтээ хүмүүс аялсаар л байгаа. Ер нь бол Пекусийн гурвалжинд бол ихэнхдээ хариултгүй асуултууд. За тэгээд арилшгүй, айц түгшүр мөн гэрлүүгээ харих замаа хизээч болж чадаагүй өргөцсөн сүнснүүдийн газар хэвээрээ үлдлээ гэсэн юм байдлаар бол энэ нөгөө дуусгасан байгаа юм л да. Сая нөгөө төмрийн хөдөр гэдэг дуртай бакалаврын маань ажил дээр бас уул уурхаан бохирдолтой бас төмрийн хөдөр гаргаж авах тийм судалгаа хийж байсан байхгүй юу. Тэгээд тэрний төмрийн хөдөр ингээд үнэртгэхээр яг лабораторид хийж лам тэр чинь ингээд нөгөө битүү орчинд тэгээд битүү орчинд үнэртээд ирэхээр ингээд жаахан ингээд толгоо манраад тэг ингээд нэг юм зэрэглээд харагдаад байх бас юм байд юм лээ. Тэрийг бол би дээр мэдэрчээсэн. Тэгэхээр бас нөгөө үзэгдлхий дүрс мөрс хараад байна гэдэг чинь айс үнд аргал хөдлөө дайцсан байгаа. Тэгээд дахиад тэр химийн уруул бас явагдаад ирэхээр тэгээд юм төвсөн сандарсан байгаа айгүй олон юм нөлөөлөх байх л та тийм. За Пекусийн гурвалжин дээр бид нар дахиж эргэж ирэх бах. Яг тэгэхээр энэний одоо Пекусийн гурвалжтай холбоотой хэрэгүүд бол зөндөө байд юм билээ. Бидний их сурвалжаа болгож ашигласан яг энэ дээр бол ашигласан зүйл бол юу байгаа. За Bedtime Stories-ийн подкаст. Ер нь яг Pekусийн гурвалжин гэхэлэр бол юмуд гараад ирчихлээ. Тэгтээ энэ дээр нөгөө Missing 411 гэдэг эний өөрийн бичсэн David Paulides бичсэн. David Paulides бол ерөөсөө тэгж байгаа. Энэ алга болоод байгаа хүмүүс бол зүгээр нэг тохиолдол биш ээ. Ямар нэгэн бидний тайлж чадахгүй тэнд болоод байна. Бидний ойлгоогүй юм ойн гүнд байна. Тэгээд ямар нэгэн амтан байж магадгүй эсвэл ямар нэгэн одоо бидний тайлаагүй ороолон сүнс ч юм уу тийм байж магадгүй. Ямар ч ингэж хүмүүс бол учир битүүлээр алга болоод байгаа нь зүгээр нэг тохиолдол биш ээ. Өөрөө бүр аюул олон жил 1994 оноос хойш судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгэл өөрөө 94 оноос хойш хэдэн жил баг 32 3 жил те судалгаа хийсэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол маш сонирхолтой юм таамагуудыг бол David Paulides-ийн та бүхэн дээр Missing 411 гэдэг номын уншаад
Тэгтээ өөрийнх нь хийдэг подкастууд бас байдаг. David Platt-ийн Missing 411 гэдэг та бүхэн хайх юм бол олдно. За энэ дээр дараагийн хэрэг рүү оръё. За энэ бол сая Хойд Америкт Pecos-ын гурвалж юм байна те. За нөгөө ой маань Хойд Америкт дуусахгүй шүү дээ. 1899 онд нэг сонирхолтой хэрэг Якутт болсон ба. Одоо Якут гэдэг нь бүгд найрамдах саахан улс буюу одооны Орос улбаны улсын нутаг те. Сибирээс хойшоо. Юун Сибирийн нутаг. Тэгээд энийг бол яг нөө сүмийн үнэ алдартны сүмийн хам ламын бичсэн тэмдэглэлээс үүдэж авсан ийм одоо хэрэгэлтэй. За энэ хэргийг болохоор тэр юу гэж бичсэн гэхээр 1899 онд Якутын чучуунтай таарч алга болсон анчид гэж бичсэн байна. Чучуун гэдэг маань алмасыг хэлж байгаа. Якут хэлээрээ. 1899 оны 10 дугаар сарын сүүлээр зургуулаа Якут анчид. Тэр Верхоянск гэж байдаг да. Тэр Верхоянск нурууны хамгийн аслагдсан хүрхэд хэцүү тэр газруудын нэг бол тэр Индигирка гэдэг голын дээд урсгал руу ан хийхээр явсан байна. За нутгийн ахмадууд бол ер нь яг тэр нутагт яагаад заавал тийшээ бөглөө газар гэхлээр тэнд байдаг булга байт юм байна. Маш их гоё сортой, ховрын үстэй булга. 1899 он гэдэг чинь яг л эд нөгөө ангийн үе байхгүй. Тэгээ манай хэд ан хийхээр явж байгаа. За энэ 6 хүний 3 нь хизэж иргэж ирээгүй. Тэгээд нөгөө явснаас хойш 21 хоногийн дараа тайгаас зугтаж чадсан 2 анчин болов ирээд тэгээд юу баасан. 2 нь бол галзуурсан байдалтай олцсон байна. Нэг нь болохоор бээрч хөлдсөн байдалтай арай ядан амьтай голтой олцсон байна. За амьд үлдэж чадсан 3 анчны ярьсан түүхийг тэр үнэ алдартны сүмийн санваартан нэлээд сонирхолтой гэж үзээд тэр сүмийн номд бичиж үлдээсэн. За тэр бол бидний юм баг их сурулж болсон гэж ойлгож болно. Гэхдээ яг тэн дээр бол тэмдэглэл тэгээ үцмээр дээ. Эдгээр үлсэн, даарсан, цангасан, айсан зэрэгээс болоод ерөөхдөө солиос уучраас ийм зүйл ярьсан байхад нутгийнхан бол тэгж үтсэн ба. Гэвч одоо дараа хавар нь явж байгаа байхгүй яг тэр мөрөөр нь тэгсэн чинь амар юм болсон ба. Отглож байсан газар нь очсон. Тэгээд нөгөө тэр нөгөө яг тэр Сибирийн нутгийнх чинь хэр баргийн мийг тоохоо болцсон байгаа шүү дээ. Угаасаа цагаагаар нь тийм юм чинь. Тэгэхэд бол амар тэр улсын юмд нэлээд амар байсан гэж байгаа. За Оросыг тэр ахир хүйтэн Якутын тэр нутагт бол чучуун хэмээх эртний домгийн амьтаа амьдардаг. За тэр нь бол өөрсдийнх нь юу гэм бэ газар нутглаа одоо нутгалж байгаа газараар явах одоо уурын хүргэсэн тохиолдолд догширч үхлийн аюултай болдог тухай бол Якутын хөгшчүүд хүүхдүүдтэй ярьж үт юм байна л да. За Оросууд болохоор Якут Леши гэж нэрлэдэг байна л да. За угсаатан зүжтэй хувьд бол энэ ардын ам зохиолын нэг сөрөг дүр буюу одоо юу гэдэг эзгүй ай модон дураараа тэнж алга болохоос сэргийлсэн тийм одоо хүмүүсийг алга болохоос сэргийлсэн домгийн шинжтэй ийм амьтны одоо юу гэж үздэг юм байна л да. За чучуун бол яг Якутуудын дүрслэснээр тийм баава чон гэх мэт амьтад шиг бодит амьтаа. Энэ бол бодит амьтан. Тэгээд гэхдээ тэдрээс ч илүү аюултай гэж одоо ам дамжиг ярьд юм байна. 1899 онд Индигирка голын орчинд болсон яг энэ хэрэг бол Якутын ардын дунд одоо ч яригддаг юм хэрэг л дээ. Тэгээд нөө чучуун гэдэг амьтан бол яг бодит шүү гэдгийг яг баримтжуулсан цөөн хэдэн тохиолдол нэг гэж байгаа. За ингээд яг юу руу орё. 1899 оны намар Индигирка голын цутгал болох тэр ээж гэдэг нэртэй голын эрэг даавах нутагт бол үе удмаараа загас заан нур хийж одоо анчид амьдардаг юм газар байгаа байхгүй. Тэгээд 10 дугаар сарын их гэхэд бол цас хайчдаг. Тэгээд өдөртөө бол биш шөндөө хас 20 25 хүрдэг. Тэгээд голууд төлдөж эхэлдэг. 10 сарын их гэхэд л голууд төлдөж эхэлдэг. За цас эрт унах нь бол үслэг идлийн удаачин тухайн үеийн тэр байсан Василий Николаевич Дьячков гэдэг. Энэ хүмүүний хувьд бол үнэхээр сайхан боломжтой. Одоо тэгэл анхны цас орлоо анд явна те. Амьтны зайр сүсч гоё болцсон байгаа. Манайх ч ангийн соёл нэг тийм байдаг шүү дээ. За ингээд Дьячковын хувьд бол 20 жил Сибирээр тэнэж ан хийж үслэг идлийн худалдаа хийж явахдаа бол тайган амьдрал, байдал, газар зүйн онцлог хэдрүү сайн мэддэг болсон. Ингээд өөрөөсөө гадна 5 Якут анчныг хөлслөөд бусад одоо тэр хүмүүс ч гэсэн бас булга, суусрын ус олж одоо яг ерөөхдөө бол өрсөж л гарч байгаа. Дөнгөж цас унлаа. За бусдны явахаас өмнө бигээс очиод өрсөд агчи гэдэг санаагаар явсан юм шиг байна. Тэгээ нөгөө нэг Якутуудын тэр хамгийн анхуд нь 50 настай манай нөгөө Симон гэдэг хүн байсан байна. За яг Симон гэдэг нь яг Орос нэр нь. Яг Якут нэр нь айгу урт нэр байсан учраас зүгээр Симоноор нь хэдүүлээ явчих байгаа. Тэгэхгүй нэг хүний толгой юмсан болчихно. За юу Симон гэдээ дуудчихъя. Симоны хувьд бол амьдралынхаа талыг тайгаад өнгөрүүлсэн. За энэ тэд тайгын хаана ямар чулуу хэвтэж чинь, хаана ямар ургамал байна
гэдгийг бол өстой нөгөө цасан дээрх мөр зүрийг бол яг бид нар ном уншиж байгаа юм шиг уншдаг юм нэг юм байсан баг. За дараагийн гишүүн 30 болон 35 настай ах トゥ хоёр. Пётр, Иван хоёр байгаа. Бас якуудтай. Нэлээд өдөрч хэрэг ирчүүд дуу жоохон муутай, дуурч өгдөг, байнга барааж явдаг. Тэгтээ мөр мөшгтэй бол маш сайн. Тэгэн за нэг юм хоёр хүн байсан. За Михаил гэдэг хүн явсан баг. Энэ анх удаа явж байгаа. Ямар ч туршлага байхгүй. Залуу. Тэгээд Алексей энэ бас туршлагагүй. За ингээд Иван, Пётр, Алексей, Симеон, Михаил, Дячков гэдэг ингээд 6 хүн явж байгаа байхгүй. 10 дугаар сарын 21 өглөө замдаа гараад за тэнгэр бол нэг тийм бүүдгэр саарал, цас орхон ойлгомжтой тийм байсан. За Якут бол нөгөө угаасаа цасны орон тэгээд нөгөө уламжлалт нөгөө дэгти арьсан өмд нөгөө хандагаан арьсан дах цаа бугын арьсан гутал мутал гэдэг юм байсан учраас манай хэд нэг санаа зовг байгаа. За хүнс юу бэлдэж авч явсан гэхээр хусны холтос, хатаас нь загас, гахаан, өөх, арван гурлаар багсарсан борцог, шахмал, цай, давс зэргийг авч явсан байна. За мөн аяны өвчнөө бүгдийг нэгээд явсан. За Дячков болвол тухайн үедээ Бурданка гэдэг нэртэй нэг буу авч явсан баг. Бусд нь бол аав өвгөөс өвж авсан хуучны цахиур буу тавьсан баг. За энэ буунууд нэлээ найдваргүй, хүнд, цэнгэлэхэд хэцүү. Тэгвэл юу байснаас дээр тийм ээ. За ингээд Симеон гэрээсээ хизээж орхиж гардаггүй онцгой зүйлтэй байсан. Тэр нь болохоор баавгаан нөгөө юм сарвуу тэгээд савруу чонын соёо хачин хэлбэртэй ясан баримлуудаар хийсэн сахиусуудын багц байсан баг. За тэгээд тэднийг авч явсан. Тэр нь болохоор тайган сумуус үүснээс хамгаалдаг гэж өөр итгэдэг юм байна. За ингээд хойд болон зүүн хойд зүгийг бариад тэр ээж голоор өгсөөд дараа нь жижиг цутгалуудынх нэг рүү нэргээд Верхоянскийн нурууны уулсын тэр гүн лүү яваад за тэгээд Дячковын хэлснээр бол ингэж байгаа. Анчид нэг очиод идэггүй олон тооны булга байдаг хөндөр рүү явсан баг. За яг нэг талдаа энэ аялал чинь нэг талдаа явхад дор хаяж 10 хоног болчих очдөг гэж байгаа байхгүй. Тэгээд цагаарыг нааштай байна гэж үзээд тэгээд яг ерөөхдөө цагаагаар бүх юм тооцоолоод гарсан юм шиг байна. За тайгаад ойролцоогоор 3-4-7 хоног өнгөрөөд таарсан газруудаа ер нь хавх тавих юм байна, урих тавих юм байна, буцах замдаа тэр өрхнүүдөө шүүрдэх юм байна, барьсан загас олцсон гэдэг нэлээ ингээд яваад ер нь олдтой ч их байсан баг. Олд их олно гэж төлөвлөсөн баг. За ингээд 11 сарын сүүлд хэд юу яадаг юм байл да. Туршлагатай анчид бол тэр аваар бас их явдгүй юм яа цас их унждаг гэдэг утгаараа. За ингээ аяллаа ихний хоногуд бол нэг тийм гоцгой юм байхгүй. Аялал шиг л нам гүм тэгэл нөгөө тайг цас хаяа нэг хэрэг тэд нэг дуурч харагддаг тийм ээ. За Симонов ер нь явж байгаад ингэсэн баг. Тэг чинь өдрийн 4 цаг гэхэд л чинь гээ ханх болчих та нар орчин. Тэгээд отгуулах цэгээ сонгочоод цас хайлуулаа цай чанжсэн баг. Тэгээд нөгөө хатаасан загсаа хуурай боовтойгоо идээд ер нь нөгөө дикти нөгөө нөмрөөд сууж исэн баг. Тэгээд нөгөө ингээд чинь нэг хамтдаа ингээд нийлж унтдаг юм байл да. Би бол шагаац тэгжиж нөгөө дулаан хадгалдаг. За тэгсэн чинь 10 дугаар сарын 23-нд буюу аяллаа 4 дахь хоногт Симеоногийн явдал нэг л удаашрал. Хэргийн тойрноо ингээд хардаг болчих л дээ. Нэг л ингээд нэг айц. Тэрийг Дячков анзаарчихгүй. Тэгээд анзаараад яасан ямар учиртай ингээд нөгөөтгөөс лавлж гэн. Тэгсэн чинь нэг л юм надад нэг л эвгүй байна. Нэг юм бидрийг хараад байгаа юм шиг байна. Хэдүүлээ жоохон болгоомжтой вэ гэж хэлсэн баг. Тэгээд Дячков бол тэгсэн баг нөгөө манай хүн олцоо бодоод байгаа шүү дээ. Тэгээд нөгөө жоохон ярьсан юм шиг тэр хоорондоо ингээд ярьсан чинь юу яахгүй. Нөгөө түн домгоо ярьж нөгөө чөчүүний тухай. За нөгөө Дячковт Симеон тэгсэн чинь Симеон элдв шалтав те одоо амар гоё олз олох гэж өчнөө бэлдэж гарч ирчихэд одоо юм дими балаа юм битээ яриад дээ гэсэн юм шиг байна нөгөөдгөө. Тэгээд яг би нөгөө айгу урт яриаг л богино болгож яриад байна л да. Тэгээд нөгөө мухар сүсгээр тэг ерөөсөө ойшоохгүй наач одоо мухар сүс гэх. За тэгэн гут нь тэг цаашаа явсан ба. Явж итэл мод болвол ингээд шингээгээд хадан цохоноод их гарч ирээд цасны гүнд одоо шагаа өрхтэй үгүйтэй байснаа тэг ингээд байснаа өвдөг давхаар гүн болж гисэн. За ингээд явж байгаа аяллаа 5 дахь өдөр анхныхаа хачин зэгцээ зүйлийг олж харлаа. Тэр юу болгоо? Михаил хамгийн урд явчихсан замчлаад. Тэгснээ зог тусаад гайхаад бусдыг ингэ зогсчихъя гараар. Тэгээ яасан гэсэн чинь яг урд нь цасан дээр хөлийн мөр байсан. За тэр хөлийн мөр нь ямар очтой хөлийн мөрөөсөн гэхээр 40 см уттай хөлийн мөр гэж байгаа. Тэ? Магадгүй тэрээс ч илүү том. Тэгээд нөгөө мөрийг ингэ сайн харах юм бол хүний хөлийнхтэй төстэй. Тэгтээ
одоо 5 бас хумсны оромтой байсан гэж байгаа. Хөлний ором. За тэнгууд нь Дячко доошо тонгоогоод мөрийг сайн ажиглаад урд нь ерөөсө хараагүй мөрөн гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хөрсөн шигдсэн байхыг утга цасан шигдсэн байдал нь бол жинтэй амтэн гэдэг нь тодорхой байгаа. Хурц хумстай жинтэй амтэн гэдэг нь тодорхой байгаа. За тэгээд маш хянуур цаашаа алхаад Михаил бол байн л нөгөө хутгаа тэмчээр яваадсан юм л да. Симоны царай бол бараагаад тэгээд нөгөө яг манай хүн гэдэг нэг тэр айцаа нуухгүй нөлөө үтсэн байгаа. Тайван алхахыг хичээсэн байгаа. За ингээд хэд алхасны эцэст 2 дахь 3 дахь мөрийг илүү тод харсан байна. За ингээд тэр мөрийг харсан чинь буцаж явахдаа тэр мөрийг хараад тэгээд Симон яг юу гэж дүгнсэн гэхээр ингэсэн байгаа. Симон ч туршлагатай байхгүй. Энэ биднийг дагаад байна. Ажиглаад байна. За ингээд мөрийнхэн байцсан хамт биднийг ингээд хар зогсож байгаа цаашаа явсан байна гэдэг байгаа байхгүй. За ингээд хэсэг алхасны дараа за 10 дугаар сарын 24-ний өдөр нэг иргэн тойрно ингээд цалхинаас чулуугаар нөмөрлөө тэнд нэг отголохоор болоод майхнаа бариад түүдэг ноцоосон баг. Гэхдээ өмнөх өдрүүдээс том түүдэг ноцоож байгаа. За нөгөө энэ бол ганцхан дулаацаас ойлгох шүү. Дулаац нь хоолой бэлдэн дээрээс нь өөрсдөө хамгаалах гэдэг байгаа байхгүй нөгөө тий. Гэрэлхтэй. Тий, гэрэлхтэй болоо. За асан Симеон тэр үед анзаарснаа өөрийн бэлдсэн сахиус болохтой нэг хэдэн яг ингээд нөгөө юмудаа гаргаж ирж байгаа юм л да нөгөө баавган сарвуу марвуу тий. Сарвуу юм уу? Тий. Сарвуу юм байна тий. Тэгээд юу яаж байгаа? Аманда якут хэл дээр ямар нэгэн бувтнаад байсан. Тэгээ нөгөө нэг залбиралч юм шиг ингээд юм уншсан шүү. Тэгээ нөгөө Дячкон гайхаад нөгөө дуусхыг хүлээж байгаа дуусангууд нь асууж. Юу нэг жин харсан юм юу гэж бодож байгаа. Тэгсэн чинь Симеоно түүдгийн галыг нэлээд ширтээ суусны дараа якутаар бас нэг зүйл хэлж илтэй. Тэгсэн чинь Михаил орчуулсан чинь тэгж орчуулж байна. Чучуна гэж хэлж байна гинэ. За чучуна гэдэг нь алмас гэсэн үг юм байна. За тэгсэн чинь нөгөө хин чин Дячко чинь хүүхдийн үлгээр зохиол зүгээр л домог тутаг зүйл гэж явсан зүйлийг бодит гэж одоо хэлснийг сонсоод Симоныг тэгсэн байгаа. За чи яг чучун гэдэг тайлбарлаад. Яг юу юм дэр чи гэсэн чинь. Чучуныг ингэж ярьж гинэ. Чучуна гэдэг нь хүнээс ч өмнө тайгын бүглэн үсэг суурьсан. Тэгээд биеэр бол хандгай бааванаас ч том хэрнээ хоёр хөл дээрээ ямар ч асуудалгүй алхдаг. Биеийн бүхэлдээ өснө хосонд хужигдсан. Царай нь хүнийхтэй төстэй ч гэсэн эрүүний яс нь хамаагүй бахим том шанаа гэж одоо юу шанааны хэлбэр бас том гэж одоо яг харагдах байдлыг тодорхойлж өгч байгаа. За Дячко ч үүнийг яг нэг итгэж ядалаа хамалтаа за ийм ч юу ах вдаа гэж нэг доторх юу. Тэгээд за тийм маратон байдсан бол одоо хүнээс оюун ухаанаараа давах уу? За бид нар бол буутай явж байгаа тий. Бууны сум нь ундгүй амтан гэж юу ах вэ? Тэгээд нөө Симеоногийн яг тоолгоо тагсгээд өнгөрөөч. Заасан Симеоно тэгж нэгнэ. За ер нь хэдүүлээ ер нь бутсан дээргүй юу гэд нэлээд зориг гаргаж асуусан чинь нөгөө Дячковч уурлаа. Та нар одоо өчнөө юм болж энэ тэрчээд одоо юу болоод байгаа буцахгүй. Одоо арьсчгүй буцаад одоо хүмүүс бидний юу гэж ярих юм арьсчгүй тэг яах юм бид айгаад ирлээ гэж хэлэх юм уу? Мөнгө төрөгч байхгүй хамаг цаг хугацаагаа зараад ингээд тэгээ эсэргүүцээд одоо зургуулаа явж одоо ганц араатнаа сайн гэж юу гэдэг. Ард нь гарчгал байлгүй дээ ухааны юм яриад хинжүүрхсэн баг. Тэгээ бүгд дугаараад. Тэгэнгუთ орой өөр нэг юм тэр орой бол юм яриаг. Тэгээд бүгд ингээ майхандаа нэг жоохон чагнах маягтай нэг нугдаах маягтай байсан байгаа байхгүй. За ингээд 10 дугаар сарын 25-ны өглөө тайган үнлүү чиглэлтэй алсан. Дячкогийн анх хэлж байсан шиг арьс ус олноороо цуглуулж болохоос газар эрсгэсэн баг. Гурван талаасаа хадаар нөмөрлөгдсөн ойр орчмын уул нуруудыг харахад бол таатай модны цорхойд яг тийм газар байсан учраас тэндээ отголохоор зэгсэн баг. За эд газар ойр орчмын хэдэн километр радиуст хавх тавиад түүнийг ажиглахаар одоо яг тийм аюу тохиромжтой газар гэж жоох ингээд доош буугаад харчихна. За ингээд том түүдэг галасаагаад за ингээд хоолундаа бэлдээ цаашдаа төлөвлөгөө ярилцсан баг. Гэтэл Симеонов нэг л дуурж өгдөг гэрэ. Дячко анзаарчаад за яагаад бас сэтгэлсэн зовоод гэсэн чинь нөгөө чинь ингээд хэнийг догч байгаа заасан баг гэсэн чинь баах юм овоос яснууд байсан гэж байгаа. Амтны ингээд бүлжсэн юм шиг те. Тэгээд бүгд төр очиод нөгөө ясыг нь онгочиж үзлээ гэсэн чинь буугынх байна гэж байгаа. Цаа буугынх байна. Тэгээд ерөөсөө ингээд чүмэг мөмг ингээд хуг дарсан ингээд маш бахим хүчээр ингээд дарсан юм. Тэгээд маш сэрхэн мөлдсөн байна гэж байгаа. Тэгээд нэг юм овоолгоч гэмээр тийм ингээд нэг юм албаарт ингээд тэнд овоолцсон юм шиг тавьсан байна гэж байгаа. Тэнгуут нь Симеон анис яваа гэсэн ба. Чи Дячко уурлаад.
Гэхдээ энэ үрдлийн ирчээд одоо буцаж явна гэж юу гэдэг. Юу донгосоод байгаа юм гэж бараг хэлсэн байгаа байхгүй. Тэнгуут нь өөрөө тэгсэн байгаа. За Япон руу явж болно. Чи өөрөө ганцаараа яв. Бид нар үлдэнэ. Маргааш өглөөс бидний тавх тавина. Шууд бохомдлаа гэсэн. Тэгсэн чинь бүгд л яг та нөгөө тайл бүгдээрээ заа нэгэн л удаа ингээд бүү юм болоод ирсэн юм чинь энд үлдээ дээр. За яг тэр шинээс асуудал эхэлж байгаа. Михаил шүн дунд модны зүг ингээд цоош ирсэн байгаа. Ингээд ерөөс ингээд нэг юм байнасаа хөдлөхгүй ингээд нэвч ирж байгаа хоо. Тэгээ Якутаар нэг юм ярьсан баг. Тэгээ Дяцковч сэрээд Дяцковчийг орсон байхгүй. Михаил юу гэдэг юм бэ гэдэг ингээд нүдээ нухлаад ингээд сонсох гээд шүн дунд ингээд юу таагааш тэгсэн чинь түүдгийн галуу арга унтарч исэн. Тэг нэг хитгэн цочод үлдсэн байсан. Тэгээд нэг улаа бодрог бүү тэгээд тэг нөгөөдөө сэрсэн ба. Бушуухан бүгд ингээд боош идмээ аваад. Тэгээд Михайлаас асуусан чинь Михаил гэсэн баг. Ингээд модрын зураг хороор заасан баг. Тэгсэн чинь бүгд тийш харсан чинь нэг 50 орчим метр зайтай гэж байгаа заяа. Үнэхээр нэг зүйл ингээд хараа зогсож исэн гэж байгаа. Тэр нь ингээд харах юм бол өндөрийн гэсэн 2.5-аас 2.8 метр өндөр нүсэр биетэй. Тэгээд Дяцковч буугаа онилж байгаа юм л да. Тэгсэн чинь нэгдүгээр хол өсөндөө онох хэсэг нь эргэлзээтэй гэж харахад. Тэгээд Дяцков хашгирсан байгаа өөрөө. Тэгсэн чинь дөө зүйл нь ерөөсө хөдлөөгүй. Тэгээд Семенов бол яасан баа. Мөчрөө нэмийгээд. Тэгээд түүдэг буцаж ноцсон байгаа хгүй буцаад. За тэгсэн чинь нөгөө зүйл ингээд алхуурхан модор ингээд хуурч ороод үсгдэхэ байсан гэж байгаа. За цурм хийхгүй хонно үстэй нөгөө тийм хавцсан юм чи те. За тэгсэн чинь юу вэ? Өглөө очиж мөрийг харъя гэдэг. За тэгээд өглөө нь Пётр Михаил хоёул хамт явж байгаа мөрийг харъя гэдэг. Тэгээ очисон чинь мөрийг шийдэхэд яг тэдний өмнө харсан хүнийх шиг өртлөө том сарвуутай хүнд тийм амтны мөр байсан байгаа байхгүй. Тэгээ мөрийг үргэлжлүүлж мөшгөөд 20 минутын дараа отог дээрээ босч ирээд бусдаа юу олж мэдснэ хэлсэн баг. Тэгсэн чинь араатан бол яг тэнд баг шүнжин удаан зогссоо дараа нь хойд зүг рүү мод улам шивүү босон тэр хэсэг рүү явсан байна гэж. За Дяцков өнгөрсөн шөнө яг юута таарснаа ерөөсөө ойлгохгүй байхгүй. Тэгээ маш том баавга эсвэл тайгаад дөрвсөн магадгүй шоронгийн орогдолж байж болох юм гэдэг юм бодоод тэгээд тэгтэн нүг мөрөө харах шал өөр байгаа байхгүй тийм. За ингээд нөгөө алмас байдаггүй энэ бол хүүхэд айлгадаг үлгэр гэж итгэж явсан бодлонд ерөөсөө Семенов юусан байгаа юм л да. Нөгөө Дяцковт өөрчлөлт яг манай хүний сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн байгаа юм л да. Тэгсэн чинь харчлаа шүү дээ. Тэгсэн чинь Семен буцаа ихсэн баг. Тэгсэн чинь Дяцковоос бусд нь бол бүгд явах бэлэн байна гэж байгаа байхгүй. Дяцков нөгөө хамаг зардлын дааж боо юм болж ирсэн хүн шүү дээ те. Нөгөө эрчүүд бослог гаргасан. Бараг бослог гаргасан юм шиг. Буцмаар нь одоо энэ бүтэхгүй гэдэг. Тэгсэн чинь Дяцковоос дуртай дургу заа гэдэг явсан. За ингээд отгоо буулгаад эдэмсаа баглаад үдээс хойш занд гарахад бэлэн болсон. За ингээд бүх зүйл жин там болж бүгд хамаг юмаа үүрээд аран маран зав үүрээд баруун өөртөө ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад хуучин мөрөөр дахад буцаад алхсан баг. За доош уруудаж байсан болохоос тэр аюул занал маш ойрхон төгөж ирснийг мэдэрсэн болохоос тэр ирчүүд ерөөхдөө гэж хурдуур талхаад гэсэн гэж байгаа юм. Хамгийн урд Семен. Тэгээд Дяцков голд бууга бэлэн байсан ч гэсэн хамгийн залуу Алексей хамгийн ард нь байн хойш харж гэж алхаж ирсэн байгаа байхгүй. Нилээ хэдэн цаг амралтгүй алхаснаас бараг л горхины ирэг дээр ирээд байсан. Яг тэр үед нь Алексей хашгирсан баг. Хамгийн ард нь байгаа юм шүү дээ. За ирчүүд сандарлаад арагшаа харуул Алексей юу яасан баг. Гар ингээд хоош уул руу ингээд зааж исэн гэж байгаа. Тэгсэн чинь явсан мөрийн дагуу нэг том зүйл хадан дээр гараад яг ингээд дээрээс нэг хараа зогсчихсон гэж байгаа байхгүй. Тэг ямар нэгэн хөл зүйл хөдөлгөөн хийгээгүй зүгээр л нэг хөссөн юм шиг өөртөө хараа зогсчихсон гэж байгаа. Тэнгууд нь Дяцков бууга чиглүүлээд Семенов бол гэсэн үг бэл бити наадах бити өгд. Зүгээр л орхичих. Бидний зүгээр яг бид нар ингээд яваараа бид нар одоо ерөөсөн явсан гэдгийг л харах гэдэг гэдэг санаагаар хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө горхины урслын дагуу нөгөө тийж баг гүүг шахуу явж байгаа штэ. Тэгэл нилээ явж байгаа л эргээд харахад л нэг 200 м-ийн зайгаа байрал тэр араатай ингээд зогсож идэг гэж байгаа юм. Ингээл яг алхаж байгаа л зогсон гутан зогсоол ингээд харж идэг те. За ингээд тэр бол амар мэдрэмж байсан тухай тэр хин битсэн байгаа байхгүй. Ингээ 10 дугаар сарын 26-ны орой гэхэд арьс цуглуулах байсан нөх отгоос бараг 20 км-ийн зайг туулаад ирчүүд нэлээд ядарсан ба. Тэгээ арга буюу зогсоод амрах, хоногдох хэрэгтэй бас яалч. За Семен бол тэр унсан томоод дээр түр амсгийн зүйтэй гэж үзээд тэр газрыг сонгоод ирчүүд өнөөх томоодыг наалт суугаад өвдөндөө буугаа ингээ хавчуулаад ерөөсө буунасаа салахгүй ингээ цаймаа явахад ортол буутагаа. Тэгээд ерөөсө бүгд айцсан.
Тэгээд галыг маш их өрдөж асааж байсан. Тэгээд хичнээн мөчөр мод нэмсдгийг өөртөө ч тоолоо. Ерөөсөө л ингээл гал руугаа мөчөр хийгээл гэсэн. Тэгээд маш том түүдэг асаасан. За тэднийг арай ихэн амсгиж байхад түүдгийн цаагаад талд өтгөн модны дунд нэг том дүнсийсэн сүудэр гараад ирж байгаа байхгүй. Түүдгийн цаатлаас гэсэн. Түүдгийн асаагаад бүгд ингээд бууга барай суудсан бааш тэмтэлтэн гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө яг галын цаана байгаа юм чинь бас харагддаг юм байна шүү дээ. Одоо яг нэг гал түлээд яг тэр галын цаана байгаа халд цаана параллел байгаа юм харагддаг ингээд муу харагддаг юм байна л да. Тэгсэн чинь ингээд яг ингээд айж явах ингээд гараад ирсэн. Тэгэхэд айгүй тод харсан зүйл нэг гэж байгаа ингэж байгаа. Хоёр гар урт бие дагаж унтсан. Бараг ингээд өвдгөрөөгөө хөрнөг юм. Данхар том толгой шууд ингээд их биетэйгээ залгаа юм уу гэмээр суусан юм хүзүүгүү гэмээр. Тэг нүсэр арт ингээд модны цаас гараад ирсэн гэж байгаа юм. За нөө дячко ч буутгаа явж байгаа шүү дээ. Тэр дотор ганц гайгүй буутан дячко баггүй. За ойртод ирсэн наа ч гэсэн янзын ганган ойртод ирлээ. Өөрөө ойртод ирлээ. Одоо буутчихъя гэдэг. Тэгээ шууд онлоод хогоод арсан юм. За буундуу бол тайгаар нэг цуурайцсан. Бууны одоо дар марин син гэлэж амар юм болно гэдэг. Тэгсэн чинь нэг жоохон татгансан байгаа нөгөөтг нь ингээд нэг явруулсан юм шиг. Тэгээд дячко ботсон гэж байгаа. Би оноогүй болов уу гэдэг. Тэгсэн чинь нөгөө хүн зүйл нь бол тайган үл тэгэл дахиад буцаад ингээд модон дондор ордог явчихсан гэж байгаа юм. За ирчүүд бол яасан ба ямар нэгэн тийм гаслах архих чимээ гарахаас юу сонсогдов. Тэгээ Симон болохоор нүрээ алгаараа дараа ямар нэгэн зүйл якутаар бувтнаад тэгээд тэгсэн баг л да. Маш юм шаналсан хоолны өнгөөр өнгнөөс нэг мэдрэгжсэн гэж байгаа. 10-аад минутын дараа гинэт мод мөчрө хуурах чимээ хойд зүгээс гарсан баг. За нэлээд айгаад тал бүр тийш хараад хаанаас өнөг хараатан гарч ирэх болоо зургуул ингээ буугаа барай зогсож байгаа шүү дээ. Яг хэсэг хугацааны дараа дахиад мөчр хуураад навчин шалждаг чимээг бол мод унаад байгаа байхгүй нөгөөт нь. Тэгээд нөгөө тэр амтайг дайрахгүй байгаа. Зөв ингээл мод туглаад анхаарал болгох байх шиг байгаа тий. Тэгээд нөгөө тэр айгүй нөгөө сэтгэл зүйн хувьд ирчүүд айгүй хүнд байгаа байхгүй. Тэгээд нөгөө түүд рүү галаа хийн штэ. Тэгээд дийш тийшээ ингээл нөгөө чи хараад. За удалгүй Михаил уйлж гисэн. Симон амандаа нөгөө якутараа нэг юм яриад лээс. За тэнгууд мөчөр татах чимээ ингээд хуурах чимээ ойртол байсан гэж байгаа байхгүй. Тэгээс тэгж жагаад цасан дээр алхаж байгаа сонсогч гэсэн гэж байна. Цас ингээд гурх гэдэг урдаг штэ. Тэрийг сонсогч гэсэн. За ингээд шүний ханхуудаа зэрэгцсэн тайгын аимшигаас зөвхөн одоо түүдгэл халахж байгаа мэд гэдгийг сайн мэдхэд бол галаа өрдөөл. За тэр шүн араат нь тэдэнд улам ойрт ирж өнөр нь бол өмөрдөх болсон гэж байгаа. За өнөр нь бол нэг тийм одоо нэг тийм маш юм их хүн гэж байгаа. Одоо тийм. Тэгээд бүр ингээд одоо ингээд огхоор үнэр гэж байгаа. Амар өмхий үнэр үнэрсэн. За ингээд тэр шүн амар удаан өнгөрсөн гэж байгаа. За үүрингээ цайхтаа зэрэгсэд мөнөх хараатны үнэр аль аль байхгүй байна. Чимээж байхгүй. За энэ арайчгүй амьсгаа авах тэгэхэд болцоож өглөөний нар манцны дараа шууд л эргэн тойрны ажил маш олон мод мөчийг хулан тасч хайсан юм байсан. Тэгээд ер нь бол ингээд нэг юм шүрэн суулж байгаа юм шиг хамархан ухсан байна гэж байгаа байхгүй. За нөгөө мөрчин нөгөө харж исэн мөрчнөөс тэргээд нэг байсан гэж байгаа байхгүй шүнжэнгөө. За ингээд дячко болол юу яасан баг. Тэстэ голдоорт лайсан гэж байгаа. За Симонод болол тэгсэн баг. Одоо бид нар цухтай. Энэ бүр яг болохоо байлаа гэдэг. За ингээд тэгж байгаа. Чучууна ядарсан байгаа. Одоо гүй. Тэгвэл бид нар зутах боломж байна гэж хэлсэн баг. Тэгэн гот бүгд зөвшөөрөөд буу хутга жад зэрэгэл авсан. Бусдын бүгдийг орхиод. Тэгээд нөгөө галын дэргэд яасан боо хар удараа гүйсэн баг бүгдээ. За тэгээд нэлийн гүйж хагаад гаман цангацахаар бүгд тэрэ горхны дэргэд зогсоод усууя гэдэг нэг мурчижсэн горх байсан юм шиг. Тэгтээ нэг зайрмагдсан. Тэндээс ингээд яасан ууж байгаад тэгсэн чинь ингэсэн баг. Михаил хин хоёр. Михаил амьсгаанд авчтаад ингээд ард жоохон үлдсэн юм шиг ба. Тэгээд нөгөө хэд төрүүлээд горхон дээр ирсэн. Михаилыг ирэх гот уусуулах чад бүгд хамт хөдлөе гэсэн юм шиг ба. Тэгээ уруудаа гээд. Тэгээд хүн бүрийн цээжинд бол ерөөхдөө нөгөө гүүгээ цус хамтагдаад өссөн, ядарсан, даарсан тийм зүйлс нэлээд байсан учраас явъя гээд. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөөх араатны мөчөр тасчих чимээ дахиад гараад гисэн гэж араас нөгөө. За тэгэн гут нь нэхий ирж байгааг нь ойлгосон. Ирчүүд бол аль чадхаараа хурдан гүйцэж идэл Алексей модны сондууланд бүдрээд унтсан. Тэгэн гут нь Петр Иван хоёрын төрийг босгож өргөхөөр ингээд буцааг үүсэн байгаа байхгүй. Тэгээд Симон гэсэн байгаа орх бошоохон гүүгээч гэд нөгөө хэдтэй хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яг ах トゥ хоёр болохоор Петр Иван ч хамтаа байгаа нэг яахгүй гэд Алексейг өргөх гээд яаж байгаа. За тэгэн гут нь нөгөө араатыг яг тэдэг нөгөө гуравч гүйцээд ирсэн байгаа байхгүй.
Тэгээд тэр хойд нарч орж исэн. За тэгээд яг анх удаага тэр гурав ингээд алмастай хаалт болж байгаа байхгүй. Тэгсэн чинь 3 м орчим өндөртэй бараан бор ийм өснөөсөр хожигдсан. Уртгийн чи ийм баг өвдгөө өссөн 2 гартай. Хөл нь хүнийхээс арай богино, цээж нь том. Тэгээд гар нь урт. Майг ийм аратан болвол ёстол нөгөө үлгэлт гардаг жинхэнэ алмас харсан гэж байна. За ингээд тэр гурав тэр алмас дөхөж ирээд архирсан гэж байгаа. Тэнгуут нь ингээд архингууд нь соёо моё аяга тод харагдсан. Тэгээд нөгөө тэр амнаас нь гарч байгаа үнэр бол амар байсан гэж байгаа байхгүй. За тэр нүүрний хэлбэр нь бол хүнийхээс илүү сармагчныхтай төстэй. За тийм богинохон ийм урагшаа сунаас нь тухтай том сартайсан хамартай, хоёр нүд нь гүн хар, хүүхэн хараа нь хар. Тэгээ хартсан араатных гэхээс илүү юмсыг танин мэдж ойлгодог байх гэмээр оюун ухаантай гэмээр хүнтэй төстэй. Диачко бол алмас байдаг гэдэгт саяхныг хүртэл итгэж ядан байсан ч одоо бол тэр алмасын байгаа байдлыг хараад өөрсдөө бол түүний тоглоом тохуу бүр даажинж одоо айлган араас нь илдэж байгаад бүр ингээд тэр амтан бүр ингээд яг тэгж мэдэрсэн юм шиг ингээд араас нь илдээд ингээд өөртөө нь даажигнаад ан хийж шít одоо нэг зугаацж байгаа байхгүй тэр чинь шууд тэрийг ойлгосон байна. За Диачко Вентово мөрөвчлөөд алмасыг цээжний гол шууд бууцсан ба. За амар ахирсан гэж байгаа өвдөлт мэдээ. Тэгээд тэрвээ нэг цоор атсан гэж байгаа байхгүй одоо нөгөө тэгэнгუут нь Диачко Симеон дээсэн ба. Тэгэнгуут нь Симеон Алексей хоёр бууцсан ба. Тэгээд алмас бол хойшоо нэг алхаад тэгээд архираад нэг мэдгэд юу байсан. Гэхдээ нөгөө нэг хариулт үзүүлсэн гэж байна. Алексей уур дээрэл ганц л цогсон гэж байгаа Алексейг бол. Тэгээд Алексейг модонд цаах ингээд цогход Алексей өсөд модонд цавуулж гэж байгаа байхгүй. Тэгэхэд ярьж байгаа хөө сүүлний тэмдэглэл дээрээ маш олон яасан ингээд бяц усарж байгаа юм шиг тийм шинэ би сонссон гэж байгаа байхгүй. Тэгээд Питгийн унахад Алексей босч ирээгүй. За Петр алмасыг утгалах гээд далайт алмас утгатай гарааг нь барьж аваад нөгөө гараараа ингээд нэг гараараа ингээд баруун гарыг барьсан юм шиг ингээд баруун гарыг барь нөгөө гараараа мөрнөөс нь барьсан гэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр л татцсан хоёр тийш нь. Одоо ингээд одоо тэгэхэд тэр нөгөө Петрийн тэр яг харсан гэж байгаа байхгүй тэр гар мөр тэр ясна яаж ингэж биенээсээ салж байгааг тэр шөмөс өдрөө суг татгцсан гэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө өвчнөдөө шаналаад орилол тэгэл яасан ба. Тэгээд зүр ингээд газар ингээс авцсан гэж байгаа байхгүй. За тэгээд Иваныч гэсэн тиймэрхүү байдалтайгаар. За ингээд нөгөө гурван Алексей, Иван, Петр гурав тий. Диачко, Симеон, Михаил гурав үлдсэн. За тэр гурав ч ухаан жолоогоо зүхтаасан. За ард нь бол нөгөө Петрийг орхио зүхтааж байгаа. Петр ч нөгөө тэр чинь Иван Петрович ах トゥ шүү дээ. Иваныч нь ингээд ячж байгаа шүү дээ. Тэгэл нөгөөх нь үлдэж байгаа байхгүй тулаал. Тэгээд нөгөөхөө үлдээгээд нөгөө гурван зүхтаж байгаа байхгүй. Тэгээд зүхтаахта Петрийн амь тавьж байгаа аим шигтэй ойрлоорыг сонссон гэж байгаа. Тэгээд нэг юм ясан гэдэг нэг так гэдэг нэг хугардаг шүү дээ. Яг тийм хугарж байгаа чимээ сонссон байна. Тэгээд гурав болоод өстэй манай гурав бол юу ч бодлоо зүгээр амьд гарахын тулд хар ирчээрээ гүйсээр байгаа. Тэгээд юу яасан баа идсэн байх гэж бичээд байгаа байхгүй тийм. За нөгөө гурав чинь гүйсээ сүулдэ бахардаад тэгээд нөө зогсож болохгүй гэдгийг мэдж байгаа байхгүй. Тэгээд явсаар байгаа шүний арахгүй болоход Симеоновын мэддэг газар ирсэн. За тэгээд тэр аваараа шүнжээ алхаж жагаад тэгсэн баа. Магадгүй алмас чинь нөгөө гурван найзын баг идээд үлдсэн баг. Тэр алсандаа ханаад гэх юм уу да тийм. Ингээд 10 дугаар сарын 29-нд Мума голын иргэд хүрсэн баг. За гол бол зайрмагтаж эхэлсэн байсан гэсэн бүрэн мөсдөж амжааг учраас нөхдүүд бүрэн мөсдөж амжааг учраас яасан бэ гэхээр нэг нэгээр ингээд нэг мөсөн дээр ингээд айжуугаа алхаж голыг гатлахсаар агуулж байгаа байхгүй. За тэгээд нэг голыг арай ээж гатлахцаа багхан цаас авч алгандаа хайлуулж одоо амныхаа цангааг тайлаад за ингээд яачгүй болол тэр зүйл болсон тэр ойр эргэж нэг харахад бол намгүй өвлийн анир чимээгүй л ноёлж исэн гэж. Тэгээд өөртөөх л нөгөө ингээл амьсгаацсан дуу сонсгосон гэж байна. За Диачко бодож байгаа энэ хар дарсан зүйл байсан бол хичнээн сайхан байгаад. Даанч хар дарсан зүйл биш те. Ингээд юу яасан урдаж алхасаар байгаад алмасаас амь тэмцэн зүхтахтаа бүх хоол хүнсээ галын дэргэд орхисон тул алган дээр цас хайлуул ууж модны олдс таслан авч зажилж үйл залгуусаар 10 дугаар сарын 30-ны өдөр цаа бууга тууж явсан хэдэн үнэтэй ашгүйнийг таарсан баг. За цаа бууга тууж явсан хүмүүс 3 өхлөд болсон ирийг өөртөө отогт аваач дулаацуулаад хооллож унтлаад тэгээд нөгөө хөлн хүүтэнд хэд унтснаас болж нөгөө үзүүр хэсэг нь хөлдсөн байсан учраас нөгөө өөртөө одоо санваарта Инокент тэгээд санваартанд үзүүлэх зүйтэй гэж бодсон баг. За Инокент гэсэн тэдний хөлийг имчиж боож өгөнгөө
юу тохиолдсон зүйлсийг тэмдэглэж аваад одоо тэр чинь нөгөө тэмдэглэл байхгүй. Ингээд Михаил Дьячков, Семен нар бол хүн ойлгоход нэлээд гизүү, ээрч муурсан, гац төгдөрсөн байдалтайгаар ярьсан учраас нөгөө тэгсэн баа. Юу ярьж байгааг нь ойлгоход ингээд зэрэг ингээд яриадсэн юм. Лаа гэж зэрэгцэлэл даарж маарсан усууд чинь. Тэгэхээр нөгөө нэг тайвширж ийгэж байгаа. Тэгээд яриулсан байгаа байхгүй. За ямар ч байсан хэд хоног нөгөө хүмүүсийн дэргэд байж нэлээд тэнкэрч яасан. Энэ нэг телеграф дээр ярьжсэн нөгөө нэг Колорадогийн багчтай адилхан. Манай Жорж Рэл учир humгүй хоол идэл бөөлжөөл тэгэл нэг юм ингээд дахин давтаж яриад ингээд толгоо сүүл толгоо олдохгүй юм яриад ингээд өгүүлбэрийн ард урднаа тэгсэн чинь найзууд хүмүүс нэг за тайвшир. Хоёр 200 г виски татчих. Тэгээ хоол очих. Тэгээ ярилцъя гэсэн байгаа байхгүй. Яг тэрэн шиг яриулаад тэгээд өөртөө тохиолдсон зүйлийг ярьсан баг. За тэдэнд тохиолдсон зүйл 1899 оны 11 сарын 3-ны өдөр гэсэн гарчигтайгаар энэ Кент Санвартны сүмийн тэмдэглэл үлдсэн баг. За Санварт энэ ирсийг зүгээр нэг хүйтэн эзгүй газар удсан айцнаас илүүтэйгээр хилээд байгаа зүйл нь үнэн байсан учраас ингэж цуцтлаа алгасан. Тэгээд аврал ирсэн гэж бодсон учраас Верхоянскийн захиргаанд энэ мэдээг хургуулж нөгөө гурван анчныг хайх багийг илгээнүү гэсэн баг. Тэгсэн чинь тэр жил нөгөө өвөл маш ихт ирсэн юм байсан учраас 11-р сарын ихэхэд яг тэр чинь баг хасах 40 руу орж байгаа юм л да. Тэнгууд ийш тийш явах хорчж байгаа бас тийч явж болохгүй. За ингээд амьд үлдсэн 3-ээр тэднийг олж аварсан отогт бол өвлцсөн. Тэгээ хавар бол зам нэгтгэхэд бол Дьячков Якутскт орж тэндээс ирхүү явсан ба. Тэгээ ирхүү рүү яваад тэнд ерөөсөө дахиж би хийж Сибирийн хаглаг бүлэнд ирэхгүй гэж явсан байгаа байхгүй. За Семен Михайлов хоёр тэр отогтоо үлдэж ойр зураг хийж амь залгуулах болсон ч гэсэн хизээч бусдаа юм уу хүмүүсийн суурьсан газраас юус тэнд солтгоо болцсон гэж. Тэгээ отгоо хүмүүс тэр хоёроос бас зайгаа барьдаг. Тэгээ тэдэнтэй бас хас толгорхаас нэлээд айдаг. Учир нь тэр ирчүүдээ үзэж туулсан зүйл бол тэдний харагдах байдлыг нэлээд өөрчилсөн. Тэгээ бусад хүмүүсээс төрүүлж хөгшөж байсан тухай ч гэсэн бас тэмдэглэлд өртсөн байгаа юм л да. Тэгээд амьд үлдсэн юу тэгээ 1900 оны 1899 оны 1900 дараа зэнэс үс 5 сард цас ханзарч тайгад явах боломжтой болох үед Верхоянскийн захиргааны туршилтын дагуу үнэ алдартны Санвартан 1 2 казак 9 якут анчтын бүрэлдэхүүн бүхий 12 үнэтэй баг эрлийн баг Индигирка голын их хүү явсан баг. За тэгээд Инокент Санвартны бичиж үлдээсэн тэмдэглэлд нөгөө Дьячковын багийн яг явсан мөрийг дагаж явсан байгаа байхгүй. Тэгээд 2-7 хоног үргэлжлсэн тэрхүү энэ ажиллагаа бол дуусаад хамт явсан Санвартан бол өөрөө бичиж үлдээсэн тэмдэглэлд бол бичснээр 3 хүний арга ясны үлдэгдлийг бол олсон баг. Тэгээд бүгд ямар нэгэн том анаатны дайралтанд өртөж амнасаа алдсан гэдэг нь маш тодорхой байсан. Тэгээд нөгөө юу гэсэн казакууд бол тэгсэн байгаа байхгүй. Бааван дайралтанд өртөж амилт өгсөн байна гэж дүнс ба. Тэгсэн чинь якутууд нь болохоор бүгдийг мэдчихсэн гэж байгаа байхгүй. Ойлгомжтой. Энэ бол чучуунаа гэдэг. За тэгсэн чинь эргэж ирээд тэр голын их рүү дахиж хизээч гарч болохгүй гэдгийг одоо бусдаа хэлээд энэ бол чучуунагийн эзэмшил нутаг. Биднийг очих чучууна тэдгээр 3 90 ясыг бол 10-аад метрийн том тойрог болгонд тарааж тавьж одоо таних сануулах маягаар үлдээсэн гэж одоо бусдаа хэлсэн байгаа байхгүй. За энэ одоо тэр уулсыг нь болохоор якутаар тэгдэм байл да. Нэргүй уул эсвэл нэрлэж болохгүй уулс гэсэн утгатай нэр өгсөн байт юм байна. За тэгэхээр уугуул одоо якут бол тийшээ явдаг. За Дьячковын хувьд бол 1907 онд Семен 1912 онд Михаил 1915 онд нас орцгаасан. За насаараа ан хийж тайгын ууланд амьдэрсэн гэхэд хитрхи эрт өнгөрцгөөс байна. Дьячков өнгөрөхөөс өмнө ууланд юутай учиж туулснаа бичиж үлдээгээд тэр нь бол яг одоо юу гэдэг нэг юм яг тэр тэмдэглэлийн сүүлд нь шатаацсан юм билээ. Уул нь айгүй тийм чухал их сурулж байсан юм байлээ. Тэгээд нөгөө зөвхөн энэ Инокент Санвартны сүмийн тэмдэглэлд алнас буюу чучуунагийн тухай түнтэй таарсан гэх юуны тухай байт юм байл да. Тэгэхээр ер нь бид яг их сурулжаа болгож авсан юм бол энэ л дээ. Одоо энэ ламын тэмдэглэл байхгүй. За нэг ийм хэрэг байна. Алнастай ингээ халц тулсан хэрэг. Энэ бол якутад нэлээд яригддаг юм хэрэг байгаа. За маш сонирхолтой. Тэгээд яг энэ алмасыг чучуунагийн тухай сонсож байхад хүүхэд залуучуудаас үздэг хаа нэг Attack on Titan гэдэг нэг аним байдаг байхгүй юу? Үлэмж биетнүүдийн тухай тийм гардаг. Тэгээд тэрэн дээр яг тийм том биеттэй нөгөө хүмүүсийн бол ингээд төрслөгтэй бол яг урт гартай. Тэгээд яг хүзүү гэж аахгүй толгой нь шууд яг мөрөн дээр тогтцсон байдаг. Тэгээд тийм аврах том биетэй. Аврах биетнүүдийн юу гэдэг
төвлөрүүлээд тийм дээр Attack on Titan гэдэг. Ер нь одоо дэлхийд бол нэлээд бас залуучууд бол маш сайн үздэг тийм аним байгаа. Тэгээ тэрнгүүрээс төсөөлж сонслоо. Тэгээ бас их хайцтай юм байна. Тэгээд маш их баярлалаа. Ийм сонирхолтой болсон явдлуудыг ярьдагт маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Үзэгчдээ баярлалаа. За баяртай үзэгчдээ.